Таны ам цангаж ивэл маа нэвтрүүлгийн хамтран ажиллах 150 жилийн төвхтэй сан мэгүйлийг уугаад бас гоёрцооныхаа гудамжийг бас үзээрэй. За энд бас нэг сонирхолтой нэг зочин байгаа. Хувцсыг нь харах юм бол шууд ойлгоно. Манай гал бадрах. За сайн уу? Сайн байна уу? Спорт үлээ. Спорт биш. Би хамгаалал урлаг IT-доо. Маа Тэмүүлэнгийн арын хардаа. Өө. Бүжиг гэхэр манайхан бол ялангуяа фристайлыг бас тимцээ мэдгүй юм аа. Яг тэр талаар гоё сонирхолтой бас шинэ урсгалыг танилцуулахаар ирсэн байгаа. За өнөөдөр нэвтрүүлгийн гол зочин бол цараа манай бүрэн жаргал байгаа. Яг та бүхэн бүтээлүүдийн яг араар нь харж байгаа хаа. Нэг нь ногоо, наатлынх нь ногоос хас чулуу, толгой нь болохоор алтаар яг алтны уус мөл дүрсэн биш яг цэвэр 990-с зорьцоо алтаар хийсэн. Ямар гоё юм те. Манай хэд чи YouTube дээр бол жинхэнэ балааг нь авч байна. Тий ихний гаргасан дуу маань одоогоор нэг 11 сая хандлт авсан байна уу? Чи нэг амсчаас ямар хуу пивэн юу нэ? Айгуу гоё юм байна. Би юу гайг бас пивочтой шүү. Тэгэхээр айгуусан цэнзэр. Айгуу гоё юм байна. За тэгээ манай хэд гоё юм уугаад гоё ярилцаа сууж байгаарай заа юу. Тэгээ удахгүй нэвтрүүлэг эхлэх болно. За энэ бичлэн өнөөдөр бол маш сонирхолтой дугаар үзэгч танд хүрэх гэж байна. За дүнгууд саяны тав хүн хэсгэн эсгүүдийг бас харсан бах маш гайхалтай юм эрхэм зочид өндөр хүрэлцэн ирсэн байгаа. За тэгээд нин төрөнд нэвтрүүлгийн минь урлагийг хүлээн авч ирсэн залуучуудаа бүгдээрэнд нь маш их баярлалаа. За тэгээд юун тулд одоо үе тэнгийн хурж илтэнгүүд гэдэг шигтэй залуучууд орлоо ястай яриа бол булаацалтахаар цаг үедээ бүгдээр хийсэн гоё зүйлүүстэй. За тэгээд нэвтрүүлгийн ихэнд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар манай сан мэгвэл байгаа. Тэгээд бүгдээрээ гоё нэвтрүүлгийн ихэнд гоё хундаг тулгаж аваад гоё эхлэе тэхөө. Магадгүй гоё алкогол хэрэглэхгүйгээр кальпис крафт кола байгаа. За бүгдээрээ сайхан хундаг тулгыг хүрэлцэн ирсэн бүгдээр нь баярлалаа. Улаанбаатар хөгжгээ. Урт цагааны гудамж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Aikido Монгол холбооны хар бүс 2 дантай багш Галбадрах, Focus Entertainment-ийн үүсгэн байгуулагч Тэмүүлэн, уран баримлч, зураач, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бүрэн Жаргал, G18 хамтлагийн дуучин Аска, G18 хамтлагийн ахлагч, продюсер Оги нар урагдан оролцож байна. Яг энэ цаг мөчид манай G18-ийн хоёр маань хүрэлцэн ирсэн байгаа. Хоёрын гоё эрчтэй хүчтэй уран бүтээлийг сонсоод нэвтрүүлэг гоё эхлүүлээ тэхөө. Яг одоо ямар дуу хүрэх юм? Тэгээ ер нь бол битээр чинь бас нэг одоо уран бүтээл дуу хийгээд яг 2 жилийн ойлж байна. Тэгээ анхны 2 жилийн өмнө гаргасан дууга дуулъя гэж бодож байна. Үгүй л. За яг одоо тайзан дээр үрээ. Гэсэн сэтгэлээ би тайлбарлаж чадашгүй. Энэ харанхуй дундаас намайг олон зүрхэнд хайвшрах харц болж байна. Энэ гонигтай үчээр би тэмүүж хамтдаа бүжиглээ. Энэ отоогүй харилцаа дуусаж болно гэхдээ дахиж бол надад үлдээсэн зүрхэн дүр байсан. Урд хамт гэсэн надад төрж байсан. Түүний зүв байсан, шалгуурд байсан. Буцах шалтгаан маань түүний нүд байсан. Намайг матхад өөр хүний үнэр хэрэгтэй. Өөрөөр нь тодорондоо ганцаараа зэрэгтэй. Надад дээрээ эргүүлж харуулаад би тэрлэгтэй. Чиний үлдээсэн бүх хайрыг санаа зэрэгтэй. Надад хинч байгаагүй байгаад ганцхан шиг. Надад хийс чирээгүй бицэн сэтгэл шиг. Түүний харцсан байгаагүй сарч юм шиг. Надад хинч байгаагүй байгаад ганцхан шиг. Надад хийс чирээгүй бицэн сэтгэл шиг. Түүний харцсан байгаагүй сарч юм шиг. Тэнийг дүүрэн зүрх дүүрэн хайрын дуу зүрхтүүдийг хайрлаа зөөлөн гарыг натах зүгүнээ үзэж тэрвэрдэг надад тусан сэтгэлийг нь дутахгүй хичээ бэлэг бүрийг барин дуртай хөгжмийг нь бичээ орой болгон надад зөвхөн хайртай гэж хэлээч өнгөрмөн зөвхөн надад олон жилийг өдгөн мэдээч би чамгүй яаж байхаа мэдэхгүй байгаа өшин гэвэл чамгүйгээр үсэн ертөн цанцаараа нүшин тэмэл чи надад савдах тоолон дуусаж болохгүй нулимсаа энэ борон гарахтаа өмсөөрөө миний үсэн замцыг би ганцаараа дурлсан нүдэн дулаан тэрэл гарцыг анхудаа хайрлсан зүрх минь хөлдөө хайлж надад хинч байгаагүй байхад ганцхан шиг надад хийс чирээгүй бицэн сэтгэл шиг түүний харцсан байгаагүй сарч юм шиг
хэлсэнгүү ардан төршиж байсан гэдэг шиг нэгцэнгүү бүх зүйлээ өгсний минь хайруу одоо тэгээд энэ үү өмнө ч зүгтээ зүгтаа бодлоо би яг энэ хүмүүн үү өвшиг хүтэн чиний бас миний сэтгэл хэлэх үг минь хийдгэн өрхөнтэй юу гэж хэлтгэв чадах зүйл нь мөнгө биш новшин ганцхан сэтгэл хувь заяа гэж байдаг бол дараа таарна гэдэгт итгэе Харцуулсан, мартуулсан, ийм хүчтэй дурлуулсан, түүний айлгуу донтуулсан. Хинч байгаагүй хаад ганцхан шиг, надад хийж чирээгүй бицэн сэтгэл шиг, түүний харцсан байгаагүй сарч юм шиг. Надад хинч байгаагүй хаад ганцхан шиг, надад хийж чирээгүй бицэн сэтгэл шиг, түүний харцсан байгаагүй сарч юм шиг. Сая хэлсэн шүү дээ нөгөө нэвтрүүлгийн ихэнд үүсгэн байгуулагдаад 2 жил болж байгаа гэхэд бас маш гоё юм ирч хүчтэй олон залуучуудын дунд бүр ингээ вайрал болсон юм хамтлаг байгаа байхгүй. Тэгээд мэдээж хийж байгаа уран бүтээлийн болоод ер нь үзэгчдэд мөн дээрээс нь залуучуудад яг юу хүргэе гэдэг бас санаа оноо юу гэдэг юм бэ? Яг нь ер нь л зүгээр одоо юу гэмдэ бид нар чинь одоо яг хоббигоо л хөөж байгаа шүү дээ тий. Яг бид хоёр ч бол Эрдэнэ дотоос гаралтай. Багаасаа Эрдэнэтэд төрж өссөн хоёр ихгүй. Тэгээ Эрдэнэтэд нөгөө нэг хүүхд байхдаа бас өөр өөрсдийн одоо нэг юм хамтлагтай тий. Одоо байр болгонд орцуулгын хамтлаг гэдэг шиг нэг юм бас л нэг юм хамтлаг байгуулсан ингээл явдаг байсан. Гэхдээ бол бас чамлахааргүй амжилт гаргаад тухайн үедээ Эрдэнэтэд бид хоёр ч өөрсдийн гэсэн 2 тоглолт хийжсэн байхгүй. 10 жилдээ шүү дээ тий. Бараг 15 6-тай байсан баха тий. Гэхдээ яг хийжсэн. 18 насныхаа төрс өдрөө бас яг төрс өдрөөр хүртэл яг тоглолтоо хийж мэгээ. Ингээ Эрдэнэтэй бол айгуу гоё нэг тим байж гаад. Тэгээ бид нөгөө завсарлаа гэх юм одоо оюутан болоод ажил амьдралын гараа хөөгөөд ер нь бол маш олон жил одоо ингээд нөгөө нэг амьдралын гараанд явж байгаад тэгээ нэг юм хүүхэд насны нэг юм гүйцэлдүүлээг мөрөөдөл гэж яддаг шүү дээ. Нэг юм орхицсан нэг юм мөрөөдөл нэг юм дуулах, уран бүтээл тий нэг юм тайзан дээр гарах нэг юм алга ташлт нэг юм нэг юм мэдрэмж нэг юм нэхэгдээд байдаг байхгүй тий. Яг тэр мэдрэмжээ маш олон жил өгүүлж явсан. Тэгээд хамгийн анхны дуу минь өгүүлнэ гэдэг нэртэй бас тийм дуу байхгүй. Тэнгүүт тэр одоо мэдрэмж одоо нэг юм гүйцэлдүүлээг мөрөөдлөө биелүүлэх гэж зарсан гэх юм уу. За хоёлаа одоо л оройтоггүй байгаа дээрээ гоё хүүхд насныхаа орхисон мөрөөдлөө биелүүлээ. Тэгээ хамтдаа буцаад дуулъя гэд ер нь бол дуулсан. Тэгээ бид хоёр ч одоо яг 2 жилийн өмнө найзлаад 18 жил болж ирсэн байхгүй. Тэгээ тэнгүүт яг 18 жилийнхаа ойгоор бас тэгээ G18 гэдэг. Зүрхийг минь хайлуудаа цамтхан надад үгс мэдээлж хайр нахиж алдахгүй хуйн орон заруу чин ахиж би халтахгүй хосын хайрцаанд алдах зүйл зүүн дөөш тосог хайрцааг энэ түрээ дуусгая чамда зориулсан юм хэн бүгмэ Манай Аска ч одоо сэтгүүлч мэрэгжилтэй. За тэгээд ер нь бол манайхан бас мэдээж магадгүй маш олон одоо Эрдэнэтийн радио болоод Монголд одоо Улаанбаатар хотод ч гэсэн нэлээд олон радио нэвтрүүлгүүд дээр ажиллаж исэн, хөтлөгчөөр ажиллаж исэн шүү дээ Аска. Тий, Улаанбаатарт болохоор яг хамгийн анх ирээд ажиллаж исэн нь болохоор Формула FM 981 гэдэг байсан. За тэгээд 101.7, 104 гэх мэт FM-үдэд бол ерөөхдөө ажиллаж исэн. За тий, FM биш үү? Эрдэнэттэй болохоор яг хуу Номд телевиз, Лаад телевиз гэдээ байдэ. Тэнцээ болохоор телевизэд болоод FM дээр бас ажиллаж исэн. Тийм баха манай хоёр чи ярьж эхлэхээс зүгээр надаас чи төрүүлээл алий гэлцгэрс ярих гал. Тэгэхээр өнөөдөр ерөөсөө нөгөө залуучууд оролцож байгаа. Тэгээд гоё бие биенээс одоо шилбэл ануу хизээ асуух юм болоо гэдэг зүйл биш. Гоё бие биенээс хүсэж байгаа асуултуудаа асуудаг гоё сонирхолтой явцгаая. Тэгээд яг энэ цаг мөчид би бас шууд бүрэн жаргал руугаас орё гэж бодлоо. Одоо энэ дунд ганц ягаахан гүнчиг сууж байгаа нэг бүсгүй байгаа шүү дээ. За тэгээд манай бүрэн жаргалын хувьд бол мэдээж яг уран баримлч, зураач мэрэгчлэр ер нь бол эмэгтэй уран баримлчаар их цөөхөн л миний мэдхээр бол их цөөхөн уран бүтээлчтэй дээ. Түүнийг бас ингэж халахалж яваа тийм сайхан залуу уран бүтээлч болоо гэж хардیں۔ За сонин сайхан яваа бүрэн жаргалаа. Ямар гоё бүтээлүүдийг манай студид авчраавэ бүр. За баярлалаа. Би болохоор сая хаан галерей дээр халдвар гээд 6 дахь бие даас үзэсгэлэнгээ гаргасан байгаа. Одоо явагдаж байгаа ш тийм нэрээ. Ваа ямар гоё юм бэ. Тэгээд үзэсгэлэн бүтээлүүдээ ерөөхдөө хамгийн жижиг бүтээл нь тэр хоёр. Яг юм. Том нь 2 м хүртэлх хэмжээний. Тэгээд алт, мөнгө, хүрэл, зэс, гуйл, металлаас, чулуунаас болохоор хаш, базаалт, гантик. Тэгээд модноос болохоор улаан мод, хар мод, дүв мод гэд тэгээ химэл материалууд тэгээд аль болох материал баримлын олон төрлийн материалаар үзэсгэлэнгээ гаргахыг зорьсон. Одоо манай нэвтрүүлгийн бас өндрөөр манай Аска тэгэл ингээ араасан шүү дээ. Тэгэхээр Аскагаас өндөр бүтээл хийнэ гэдэг бол бас их чанга тий.
Тийм ер нь ямар хугацаа шаардах вэ? Жишээ нь 2 м өндөр баримл одоо баримл гэж ярина шүү дээ тий. Баримл гарал тий. 2 м өндөр яг энэ үзэсгэлэн тавьсан бүтээл маань болохоор 2 м өндөр нь жил орчим хийсэн юм аа. Гэтэ тэр оронд тасралтгүй л өдөр болго нөгөө хийгээд авахгүй шүү дээ. Үзэсгэлэн гаргаж чад чи 10 хэд баг 20 бүтээл байгаа учраас Энэ шавилхан биетэй мөртлөнгөөсөө бүтээлүүд нь аюу өндөр маш их тийм цар хүрээтэй. Тэгээ бүтээлүүдээ өгж байгаа нэрнүүд нэг сонио. Жишээлбэл сая одоо халдвар тэгээ дээрэс нь энд нэг одоо хаана тэнд байна. Тэр бол их гоё бүтээлтэй. Одоо манай хэд за эхлээд уран барилж маар чимээг байж байгаарай. Манай залуучууд яг энэ бүтээлийг харуулъя юу гэж харагдаж байна. Одоо юу төсөөлөж байна та хэдэд. За эхлээд орлоо. Эм орлоо. Юу гэх юм гониглаад байгаа мó эсвэл тийм юм шүү те. Ийм цоожнуудаас айгүй зүүцсэн байгаа байхгүй. Тэгэхээр цоочтой тэгээд ингээд яг баримлынх нь нэг юм шон дээр байгаа юм шиг тэгснэ ингээд гунигэлцсэн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм. За манай одоо Тэмүүл яг нэг юу л юм байл та Монгол цоож байгаанаас утга учиртай л гэж бодож байна. Бусад төвчнүүдийг бодвол илүү нөгөө нэг юм деталь ихтэй одоо Монгол ансч байдаг юм уу. Тэгэхээр одоо нөгөө эмхтэй хүн яг тэр одоо зүрхэн тус газар нь гэсэн үг үгүй нөө тэн дээр. тийм зөв. Бага учраас илүү нөгөө нэг их чарууцалж жиж одоо эмхтөний сэтгэл зүг юм нэг түлхүүрдэж онгойлох нь хүртэл учир шалтгаантай гэдгийг дээдлэлд нь харуулад хэцүү ч юм уу тийм. Суурь нь болохоор ийм олон шаттай байгаа шүү гэдэг нь харуулад байгаа юм л гэж хараад байна шүү дээ. За манай одоо галаа их өөр хэлэх байх гал. Спортын архитектор хүний хувьд манай галаач нэр архитектор шүү дээ тий. За таны нүдээр яаж харагдаж байна? Надад хамгийн түрүүнд нүд тус нь болохоор нөгөө байрлал нь их онцлогтой байна. Бид нар чинь нөгөө бүх зүйл дээр 2-5 гараад цогсож тэнцвэртэй байдаг. Гэтэл ийм жижигхэн модон дээр тэгээд модноосоо том бихтэй хүн өөрөө хөлнийхөө хулан дээр биш илүү бодим тал дээр цогсож байгаа нь айгүй тийм балансгүй юмсыг яг бүрэн авч чадахгүй байгаа юм шиг их эмзэг байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд цааш хийсэн байгаанууд нь ойлгомжтой. Цааш угаасаа бид нар яах гэж хийдэг үлээ. Нэг л зорилготой. Тэгээд хамгийн анхны харсан сэтгэл бол тийм байна. Холоос харахад бол ойроос хараад илүү сайн анзаардаг байна. Манайхаа мэдрэмжтэй залуучууд байна. Бүгдэнд нь онц өглөө. Манай баримлчин маань ер нь утга санааг хийхийг зорьсон тэр бүх юмнуудлыг л ярьчлаа да. Бараг үлдсэнгүү дээ. Тэгэд нэр нь яг ямар нэртэй бүтээл юм бэ? Дархлаа. Яг тийм нэр хүсэв. Яг миний үзэсгэлэн ч өөрөө халдвар гэдэг нэртэй. Одоо энэ гарсан байгаа үзэсгэлэн маань тэгээд халдвар үзэсгэлэнгийн маань дархлаа нэ бүтээл хэвгүй. Дархлааг илэрхийлж байгаа. Тэгээд яагаад цоожнууд байна гэхээр одоо ер нь хүн альва гадна дотны одоо бид нар чинь хүн чинь нийгмийн амьтан учраас гадна дотны үргэлж ингээ харилцаанд орж байна тий. Тэгэхээр гадна дотны нөлөөлөл хүчин зүйлсүүдэд тий сүрэг нөлөөлөлд дархлаатай бай, эерэг нөлөөллөөр бие бинийгээ эерэг мэдрэмжээр халдварлуулъя гэсэн утгатай. Тэгээд ерөнхийдөө бүх зүйлийг одоо ингээд тий шууд байгаагаар нь хүлээж авах ш тэрэнд дархлаатай, цензуртэй, бодолтой хандъя гэсэн л утгатай. Тэгээ энэ дотор маань саяны залуучуудын маань хэлсэн бүгд орж байгаа ш хайр дурлал тий. Тэгээ эморлд ч гэсэн бас хязгаар байгаа тий. Хитрхи одоо нөгөө нэг туйлшраал авил бас юу болох вэ тий. Өөрийгөө ч алдаж мэднэ. Дээрэс нь одоо нөгөө нэг юм тэнцвэргүй юм эмзэг байна гэсэн яг үнэн баггүй тий. Тэгэхээр эн чинь дархлаатай байж бид нар тэнцвэрээ хадгалах юм а гэсэн утгатай. Тэгээ энэ Монгол цоож маань ч гэсэн яг тэр Монгол уламжлал бид нар Монгол хүмүүс учраас тэрийг Монгол ахуй Монгол соёлоо илэрхийлсэн. Тийм бүтээл байгаа маа. Энэ материалуудаа жишээ нь яаж ингэж одоо сонгож гэх юм олдог гэх юм уу? Ямар нэр материалууд ашиглагдах вэ? Тэр амар олон материал гэдэг швэс те чулуу мод. Тэр зүгээр хаанаас олох уу? Одоо хайж өөрөө л олно үстэй мэдээж. Тэгэлтэй яг нөгөө Монголд байгаагаа бол мэдээж Монголд байгаа материалуудаа Монголоос олдож байгааг нь Монголоос ашиглана. Олдохгүйг нь гаднаас олно. Одоо жишээлбэл тэр улаан мод, хар мод энэ чинь халуун оронд ургадаг мод учраас Монголд байхгүй. Тэгээд тэрийг гаднаас авна. Одоо энэ хүрэл баримтлагч гэсэн урд цутгуулсан. Нодлон зам бид нөгөө юуны Сүхбаатарын аймгийн Халзан сумын 100 жилийн хөшөөнүүд 8 хүн 6 морь хийсэн. Тэгэхдээ тэнд ажиллаж байхдаа хийсэн баримл байхгүй юу? Бүтээл маань. Тэгээ яг нөгөө хөшөөнийхөө ажлын хажуугаар зэрэгтэрч болоо тэгэл бүтээлээ бас тэндээ цутгуурын үйлдвэр дээр байж байхдаа хийн гэсэн. Газ амжуулаад айлуулах тийм нэрээ. Хэрэг болчих амар. Одоо ингэ нэг юм баримлууд эхлээд зүгээр юм одоо нэг юм шавар шиг юмар хийгээд мөн үү?
Одоо ингээд тэгчээд дараа нь тэрийгээ за энийг нэг ийм материалаар ийм өнгөөр хий гэж бодож сонгоод тэрийг хайдаг гэсэн үг. Тэгээд тэрнгээ зутгуулах юм уу? Ерөнхийдөө анхны санаа төрснөөс ахуулаад бүтээл дуусах хүртэл уран бүтээлч нөгөө бүтээлээ яаж ямар материалаар хийх үү, яаж шийдэх үү, хөдөлгөөнөө яах уу, дүр дүрслээ яах уу гэдэг эрэл хайгуулах юм гэсэн үг. Материал маань болоод ирэхээр мэдээж яг баримлалыг хийхэд тулд хамгийн анхлаад шавраар хийнэ. Шавраар бүтээлээ яг одоо энэ байгаа хэлбэрээр нь хийгээд тэрнээс хэв аваад хэв авсны дараа одоо ямар материалаар цутгах юм, сонгосон материалаараа цутгана гэсэн үг. Бүжгийн спорт руу бас бүгдээ одоо хайлж оръё. Манай Тэмүүлэнгийн хувьд нэг бүжгийн спорт чи өөрөө ерөөсөө л ингээл ямар ч цаг үед нэг юм жаргалыгч одоо юу гэдэг нийгэмд юу ч болж исэн тэр болгоныг бас ингээ бие илэмжээр гаргадаг. За Тэмүүлэнгийн хувьд одоо яг ямар чиглэлийн бүжиг яг аль чиглэлийн одоо юг баримталж бүжиглт юм бэ? За монголчууд одоо төдийлөн сайн одоо нэршлийн үед буруу хэлдэг. Шууд хэлээд чөлөөт бүжиг гэсэн үг. Нийтлэг нэршлэр. Яг бүжигд өөрсдөө юу гэж нэрлэдэг вэ гэхээр street dance буюу гудамжны бүжиг гэж нэрлэдэг. Тийм байгаа. Street dance гудамжны бүжигэн дотроо үндсэн 5 төрөлтэй. Дотроо ингээ хуваагдаа авчдаг гэсэн. Одоо бид эдийн сайн мэдхээр гэвэл нөө break dance байна тийм ээ. Break dance, hip hop байна. Мэдхгүй төрлүүд гэх юм бол locking, popping, walking гэдэг юм ингээд олон задраа авчдаг гэсэн үг. Таны хувьд бол яг миний болохоор locking гэдэг төрлөөр хичээлж байгаа. Одоогор Монголд би ганцаараа багшилж байгаа. Надаас өөр ирэхэд багшилж байгаа одоогор нь байхгүй байгаад байгаа гэсэн үг. Тэгээ саяхан Монголын locking kids гэдэг анхны хүүхдүүдийн байдлыг зохион байгуулсан. Монголд анх удаа гэсэн үг. тийш тэ нэг сошиалаар айгүйх бүжгүүд нь яваад хүмүүс айгүйх вайрал болоод дэмжиж яваадсэн шүү дээ. Яг ингээ бүжиг гэхлээр мэрэгжлийн урлагийн сургуулийг манай Тэмүүлэн төгссөн үү? Миний үндсэн мэрэгжил нь киноны найруулагч мэрэгжлийг төгссөн. Одоо кино телевиз медиа урлагийн сургуулийг радио телевиз байхад нь кино найруулагч мэрэгжлээр төгсөж ирсэн байгаа. Тэгээд багаас нь бүжиглсэн учраас одоо худалчинд ер нь эцэнд багасаа хулаал хөдлөөд эхэлсэн болохоор киноос бүжиглж байгаа учраас бүжгийн багш гэдэг чиглэлээр ажиллаж байгаа. Яг street dance гудамжны бүжиг тал дээр гэвэл дээд сургууль төгсөх гэдэг нөө мэрэгжил байхгүй. Монгол улсад ч бай, гадаадд ч бай. Энийг юугаар тодтогч мэрэгжлийн гэдэг зүйлээ аваад байгаа юм бэ гэхэлэр ямар тэмцээн уралдаанд оролцож исэн хэр их өөрийнх нь нөгөө нэг CV нэх байна. Тэрүүгээр мэрэгжлийн гэдэг тодтогдлыг дүгнээд байгаа гэсэн үг. Тийм амжилтаар нь гэсэн үг гэсэн да. Тэгэхээр нөгөө сая хэлж байгаа ш нөгөө Монголд одоо жишээл яг энэ урсгал хөгжөөд яг удаагүй өөрөө одоо стайл нөгөө галзуу барын амд гараа хийхээс буцахгүй гэдэг шил хүчин зүтгээд ажиллаад хөдөлмөрлөөд байдаг. Хэр ер нь үзэгчид хүлээж авах хэр байна ер нь? Нийтлэг нь ер нь сайн ойлгодог юм. Одоо юу гэж байтал гэхээр ерөөхдөө нөгөө нэг толгой дээр нэг бол иргэдэг тийм ээ. Нэг бол эсвэл баунс хийдэг ч юм уу гэж ойлгоод байдаг. Гэхдээ байтал гэдэг нь болохоор маш олон төрөлтэй. Одоо Монголд хөгжсөн гэвэл нэг 4-5 төрлөл байгаад байгаа. Бид эдийн хамгийн сайн мэддэг бол break dance гэвэл бас хоёр хуваагдчихж байгаа юм. Нэг нь B-boy буюу эрэгтэйчүүд хийдэг, нөгөөх нь B-girl буюу эмэгтэйчүүд хийдэг гэсэн үг. Дотроо энэс аягүй болон задарна. Top rock гэж байна, footwork гэж байна, power move буюу хүчний хөдөлгөөн гэж байна. Ерөнхийдөө нөгөө нэг хэдүүлэнх ойлголтоор ярил одоо Монгол бүжиг шүү дээ. Сугсраа гэдэг ч юм уу тийм ээ. Баяд биелгээ гэдэг ч юм уу тэрнтэй адилхан салаа авчдаг гэсэн үг. Энэ урсгалуудыг хөгжүүлж байгаа Монголд ерөнхийдөө 4-5 студ байгаа. Хүүхдүүдийн нөө дийлэх сонирхгүй байгаа шалтгаан юу вэ гэхээр нөгөө нэг TikTok гэдэг юм одоо их болчиход байгаа шүү дээ тий. Нэг энгийн хөдөлгөөн хийгээл тийм юмд илүү нөгөө нэг ингэж илүү анхаарат байгаа учраас яг үндсэн бүжиг гэж юу вэ гэдэг юмыг сайн ойлгохоо болцсон гэсэн үг.
Одоо ерөөс нөгөө эхлээд ингээ манайх нэг юм тойрог явдаг байхгүй юу? Яриа ингээд эхлээд бүгдээрээ нэг тий нэг сайхан тойрчоо тэгээ үргэлжлүүлээд гоё ярина. Тэгээ манай галуудрахын хувьд бол нөгөө за эхлээд галуудрахыг та яг юу ямар спорт юм гэж харж байна? Би бол харин шууд нөгөө нэг хараал таеквондо ч юм. Ер нь нэг тийм таеквондо, жудо ч юм уу тийм нөгөө кимоно гэдэг үүссэн болохоор яг тэгж л харагдчихлаа юм л та. За тэгтэл ямар спорт вэ? Манай одоо галаа илүүд. Би болохоор яг айкидо гэдэг бие хамгааллыг хичээлдэг. Одоо хичээллээд 12 оноос хойш 13 оноос хойш тасралтгүй хичээлж байгаа. Энэ хүүхдээ хасаал хичээлсэн гэсэн. Тэгээ энэ нөгөө спорт гэж яриад байхаар нөгөө спорт гэдэг чинь тэмцээн оролдоонтой. Хурд хүч техникээр ч юм уу нөгөө үнэ давуу байдлаар ялах зорилготой зүйлийг спорт гэдэг байгаа. Нэгсэндээ хүн хөгжөөж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тулааны урлаг гэдэг чинь бас нэг арай жоох өөр. Анхнаасаа үүссэн зорилго нөгөөнийхөө амийг дуусгах ч юм уу. Гарцаагүй ялалт авах зорилготой тулааны урлаг. Би хамгаалал урлаг болохоор шал өөр байхгүй. Нөгөө хоёроос шал өөр сонсогдож байгаа. Тэгэхээр хин нэгэнд өөрийгөө нотлж харуулах шаардлага байхгүй. Тэгээд тэмцээн оролдоон байх шаардлагагүй. Хин нэгний дээр гарах ямар ч сонирхол байхгүй гэсэн үг. Энгийнээр бол. Айкидо. Японоос үүсэлтэй гэдэг юм л шүү дээ, тий? Японоос үүсэлтэй. Бүр өгшлэн яриг гэх юм бол бүр 12 13 дугаар зууны үед бүртгэгдсэн байдаг байхгүй. Дайтер айкижүцүү гэдэг цэвэр бие тулааны урлаг гэсэн. Тэр нь болохоор дайны үед хоёр самурай ингээд тулдж байхад нэг нь зэвсэггүй болсон үед зэвсэгтэй хүний эсрэг зэвсэггүй хүн хэрхэн тулддаг гэдэг аргууд байхгүй. Одоо бидний мэддэг жудо, карате гэдэг чинь бүгдээр ер нь бол дайны үеэс үүссэн байгаа. Одоо манай Монгол бүхтэй адилхан. Жудо ч болохоор энэ нөгөө илүү хулсан хуйгнаас барьж агаад, хуйгны ингээс барьж агаад хөмөрж авч шиддэг ч юм уу тий. Тэнгүүт ингээд бидний зорилго нь өөр байгаа байхгүй. Тэгээд шидсэн үнийхээ зэвсгийг аваад дуусгадаг ч юм уу. Тэнгүүт карате ч болохоор зэвсэггүй байх үед одоо нэгсэндээ өрсөлдөгч нэг цохилдоор одоо нэг л цохилдоор дуусгаж авах тийм амийн дуусгах зорилготой нэг цохилж чадахгүй бол тэр маш хурц эртээ сэлмээр хэдий хэсэг ингээд завчуулж байна. Тэгэхээр ингээд бүх зүйлийнх нь үүслийнх нь зорилго нь өөр байхгүй. Айкидо болохоор яг саний хэлсэн шиг дайтер айкижүцнээс ингээд хөгжиж явсаар агаад ер нь бол эзэн хааны тусгай салаа ингээд шигэлж байсаар агаад тэгээд зүйлдээ ингээд явсаар агаад одоо 100 жилийн өмнө 1920 он хавцаа айкидо гэдэг буюу одоо хайрын замнал гэх юм уу та. Тиймэрхүү болж өөрчлөгдсөн гэсэн. Тэгээд хүнийг нэг үсэж хайрлаж ер нь бол тайвшруулах зорилготой. Тэр хүнийг буулгаж авах биш гэсэн. Харагдахгүй үстэй тийм. Энд дээр гоё жишээ өгдөг байхгүй. Одоо хэлэхэд бүх юм дээр хэлдэг ч гэсэн. Одоо би асууя л да. Би танд бэлэг өгвөл таах уу? Аав шүү дээ. Аав нь тий. За би танд бэлэг өглөө. Бүгд нь чинь бэлэг өглөө тий. Хэрвээ тэр бэлгийг та нар нэг нь ч юм уу авахгүй гэвэл тэр бэлэг хинд үлдэх үү? Надад үлдэн тий. Одоо бидний амьдралын ихэнх зүйл тийм байхгүй. Хин нэгэн би энэ хүн л ууртаа гэдэг бэлэг өгөхөд энэ хүн хүлээгээд авчвал бид хоёр маргалдана. Би энэ хүнд атаархал гэдэг бэлэг өгчих юм бол тэрийг авчих юм бол нөгөө цагаан айлга янз янз юм багч тий. Хүн болгонд ямар бэлэг өгөхөөс хамаарат тэр бэлгийг авахгүй сонголт нь бүгдэд нөгөө хувь хүндээ bijдэг. Гэтэл манайх ихэнх нь нөгөө хүн нэгний үдэ хатгалаханд нөртөл тэр бэлгийг авчдаг. Тэгээд бэлэг авсан хүн чи яах вэ? Буцаагаад нөгөө бэлгээ өгнө шүү дээ. Тэгэхээр тэр бэлгийг авахгүй байх дээр ер нь бол дотоод мөн чанараа тайвшруулах нь. Одоо энэ бүх тулааны урлаг одоо бүх спортын уг нь гол баг цаад мөн чанар нь уг нь бол тэр өөрийгөө ялах тий. Нэгсэндээ ийм л энгийн л тий ер нь. Тий шүү дээ. Жоо бясалгал талтай. Тий ер нь бол нөгөө спортоос ялгаатай зүйл нөгөө спорт чинь бидний биед үүссэн одоо юм булчинчин бол ингээд хүн үүссэн цагаас ярих юм бол ан амтаа агнах нэг юм механик үйлдэл хийж байгаа шүү дээ хүчээр мод таглалаа, амтаа аллаа, толгойн тастлаа, асин өвчлөө гэдэг дандаа булчингаар хүчээр үйлддэг үйлдэлүүд ингээд хүний биеийн цуухт амархан байдаг. Тэгэхээр ямар ч гардан тулаанаар хичээллэхэд хүний бие ингээд маш хурдан сурчдаг гэсэн. 6 сар жил болоход гэтэл бид нар болохоор нөгөө хүнийхээ эсрэг хүчийг өөрт нь ингээд буцаа бэлэгч өгөх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр ингээд жоохон адармаатай, сурахад жоохон адармаатай. Тэгээ өөрөө тайван байхгүй бол нөгөө хийж байгаа зүйлээ буруу ашлах юм бол нөгөө гимтэх одоо ойлгож байгаа шүү дээ. Одоо тулааны уралдаа чи ингээд гардан тулаан ч юм мушааг зохиход бол нөгөө хайрлаа захгүй шин ямар гой зогчвоо. Тэгээрсэн чи аль юу гэдэг. Тэгэхээр чи ингээд өгдөж байгаа мессеж нь арай өөр байгаа юм л та. Зорилго нь гэх юм. Зорилго нь болохоор одоо хийж байгаа зүйл нь ч гэж өөр болно л гэсэн санаа. Тэгээ Монголд одоо ийм тийм клуб гэж ярьдаг баг. Тэгээ клубүүд байд юм уу ер нь? Тий, манай айкидо холбоо болохоор яг 1994 оноос хойш одоо хүртэл 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Монголд уу? Тий, Монголд. Тэгээ яг нөгөө хүнд олон хүн мэддэггүй шалтгаан яг санийхтай адилхан тэмцээн оролдоон байхгүй. Тэр чинь тэмцээн оролдоон байхгүй болохоор хүн дэдүүл мэдээ сонирхоод байхгүй. Одоо хүртэл манад ирдэг ч юм уу би нөгөө амралтын өдөр хүүхдээ ингээд багшаадаг байхгүй. Хоёр салбар дээр.
Тэгэхэд ингээд хүүхдийн ангид ирж байгаа улсууд ингээд харахад аав ээж нар нь Багдад ч юм уу залуудаа хичээлж исэн. Эсвэл энд тэнд явж байхдаа хичээлж исэн. Гадаад дотоод. Эсвэл сонсч исэн. Сонсч исэн. Тэ өөрөө явж чадахгүй болохоор одоо хүүхдээ явуулдаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдалтай. Дөрөв залбар байгаа юу? Бас сонирхолтой. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо энэ карате ч юм уу таквондогоор эмэгтэйчүүд айгүй хичээлдэг шээ. Айкидогоор эмэгтэйчүүд хэр их хичээлдэг? Бага. Ер нь бол хар бүстэй хүмүүс байдаг. Одоогоос ч хамгийн анхны хар бүстэй хүмүүсийг эмэгтэй хүмүүс авч ирсэн байхгүй. Хоёр эмэгтэй хүн авч ирсэн. Бас нэг бүсээ тэмцээн болт юм уу? Бүсээ тэмцээн шалгалт өгнө гэсэн үг. Шалгалт өгнө аа. Тэмцээн гэж байхгүй учраас тий. Нийсэндээ тэр шалгалтынхаа дагуу зэрэглэл тогтоож ийн гэсэн үг байна. Ийм юмнуудыг сурцуулж чам яг ер нь бол тий. Одоо манай галын ямар? Би бол 2 дантай. Хар бүс 2 дантай гэсэн үг. Одоо хичээлээд 14 жил, 15 жил ч юм уу болж байгаа шиг байна. Тэгээд Японд болохоор нөгөө хом дожо гэж байдаг. Төв салбар гэсэн үг. Тэр хом дожо нь болохоор одоо 149 улсад салбартай. Тэгээд тэндээс жилдээ нэг удаа багш очиж нэг гэсэндээ нэг юм 2 удаа очиж юм бүсний шалгалт авдаг. Бид нар болохоор дотооддоо зэрэг өгдөг гэсэн үг. 8-аас 8Q гэдгээс яваад 1Q хүртэл өгөөд 1Q хүнийг 3 жил бэлтгэсэн байхад Японоос багш ирээд хар бүс өгөхгүй шийддэг гэсэн үг. Тэгээд одоо нийт хар бүстэй гэвэл одоо 31 хүн байдаг. Тэгэхээр Монголдо хар бүс өгөхийг шийдэхгүй. Японоос ирж шийддэг. Японоос багш ирж хар бүс өгөх шийддэг гэсэн үг. Гэхдээ энд ирж шалгалт авч семинар болдог гэсэн үг. Жилдээ нэг удаа. Гэхдээ 3 сая гаруй хүн дотор 31 хар бүс гэдэг бол бас тоо нэг бодлын зүгээр их бага байна тий. Тийм маш бага юм байна. Тийм байна. Тэгэхээр энэ нөгөө зөөлөн хүчний бодлого шиг зөөлөн аргаар нэг юм стрессээ тайлж хин нэгэнд нэг юм тэр болохгүйгээр ямиг цэвэрхэн ингээд гоё одоо зохицуулах боломжтой гоё юм одоо спорт байгаа ш. Одоо та жишээлбэл нэвтрүүлэг дээр нэг ирснийхаа манай эдээс нэг сонгож байгаа гэхгүй. Бас гоё үзэгчд маань үзүүлж болох уу? Техникээсээ. Тий яг хоо ерөнхий одоо нөгөө бид чинь бүгдээрээ бэлтгэл хийдэг хүмүүс болохоор адилхан бэлтгэл хийж байгаа болохоор нөгөө бичдэг бас тодорхой хэмжээний нэршил байгаа. Тэгэхээр халаалтай хийж байгаа зүгээр ихний шатны юм. Одоо тоглонгууд шууд авч маа шидчих юм уу яа. Тий ер нь бол би зүгээр юм киногаар төсөөлөд байл л да нөгөө нэг ямар кинон дээр нэг ингээд нэг юм цахангууч нэг ингэж ингээд нэг болтоо. Манай нөгөө Доны юм. Тэгээ нэг Don Lee химлээ. Доны. Тэр жүжигч нэг IP man дээр ч нэг юм те тоглонгуутлаа ингээд нэг юм хамгаалаад эвтэйхэн зогтдаг. Тийм юм уу эсвэл шууд одоо зөрүүлээд үү? Тий ер нь бол ямар ч юм болох юм бол тэндээс хамгийн түрүүнд эхлээд нөгөө ямар ч хүн байсан зогтно шүү дээ. Хамгийн ихнийх нь бол яг үнэхээр хамт явж байгаа хүн хамгаалахаас аргагүй ч юм уу. Эсвэл үнэхээр амин тулсан иргэд ирэл аливаа зүйлийг хийж үзүүлдэг гэсэн, харуулдаг гэсэн. Тэгээ нэгсэндээ зүгээр яг би ойлгохдоо одоо мэдээч одоо үзмээр санагдчихлаа. Гэхдээ ойлгохдоо яг хог ирэхлээ үзсэн. Хогийн ихлэ бүгд харчих. Хүнийг бол яг бүр айхтар пертехгүй гэхдээ ямар ч сан аюулаас зайлсхийх стал юм биш үү? Магадгүй тэр хүн ингээд унгаасан ч болно. Гэхдээ тэр хүнийг одоо амин хүрхгүйгээр тосоож ийн гэсэн үг. Эцсийн шат гэсэн үг. Одоо бүх бэлтгэлчин ямар ч юм одоо нэг тулааны урлаас чинь гардан тулаан чи өөрийнхөө нэг сурсан зүйлээ хүн дээр хэрэгжүүлэх зорилготой биш байхгүй. Энэ бол бүр эцсийн шат байхгүй. Тэрнээс өмнө чинь нөгөө маш олон зүйл авч байгаа шүү дээ. Бид чинь тэр чинь нөгөө хүмүүжил сууж байгаа, төсвөртэй байдал сууж байгаа, хариуцлага сууж байгаа. Ингээ маш олон ингээ шат дараалтаар явж байгаад саяны ингээ хэлж байгаа зүйл үзүүлэх зүйл бол хэлбэр төдий зүйл бол хамгийн эцсийн л үр дагавар. Тэрнээс өмнө чинь тэр хүнтэйгээ нөгөө ам хэл явчраа олчих зүйл чинь аль хэзээ төлөвшөлтөнд сууж хэрэгтэй байхгүй. Харин тийм тий. Одоо бид нар чинь бид нөгөө хүүхдүүдтэй одоо ажиллаад бас чамгүй хугацаа өнгөрлөлтөө 16 оноос 19 онд туслах багш хийжсэн. Од багш хадаар. Тэгээд ковид болоод 22 оноос хойш одоо яг ахлах багш, үндсэн багш. Манайх нөгөө 2 дантай болохоор заал хариуцж болдог. Нэг дантай бол туслах багш гэж явдаг байхгүй. Тэгээд хүүхдүүдтэй одоо ингээд бас нэлээд чамгүй хугацаа зарцуулахад бол эцэг эхчүүдийн ингээд гол хүсэж байгаа зүйл нь хүүхдүүдтэй ямар өгөөжтэй вэ? Бизнес харьцаагаар харьцаад байдаг. Би танад хөрөнгө орууллаа ийм аммаар байна тий. Хөвчлийн ингээд нэг өгөө хавааг нь хүсэж байдаг. Яг үнэндээ нар гэх юм сурцсан байх юм шиг тий. Яг үнэндээ ингээд тэр хүүхдэд одоо яг амир ингээд жишээд байдаг л да. Манай хүүхд хизээж хувцас авчихдаг. Бэлтгэлд яваад жил болсон чи хувцас өөрөө авчихдаг бас би бүр шок гэж ээж нь ярьдаг. Ийм нэг сонин жижиг татлууд хүртэл ингээд хүүхдэд суулгах. Ягаад бол би нэг хүүхдүүд чинь та нар бол хязгааргүй боломжтой. Тэгэхээр хязгааргүй боломжтой хүмүүс чинь хязгааргүй потенциалтай зүйл юм чинь. Одооноос эхлэх юм бол 9 жил ийм хийж болно гэдэг санааг аль зүгээр ингэж бододсон байхгүй юу? Би хамгаалах урлаг гэ ярингуут нэг юм миний ойлголт нь ингээд биеэрээ бие хамгаалах гэж ойлгоод байсан чинь биеэрээ биш бас ингээд зөвхөн ухаанаараа те яриагаараач өөрийгөө хамгаалах нэг хэлбэрийг одоо наа чи бол ингээд одоо суулгадаг заадаг гэсэн үг юм биш үү? Одоо нэг манай том багш бол тий. Манай том багш бол хэмжээдэг алтан багна гэдэг. Манай багшийн одоо бид нар тайлбарладаг бол бид нар намын санд чимээгүй байдаг те. Тэнгүүд яагаад вэ гэхээр нөгөө нейросенс тархи судлалаас үзэх юм бол чимээгүй байхад тархи илүү төвлөрдөг, тэр зүйл илүү фокус чаддаг.
Тэгээд хэр хурдан уншиж байгаас хамаарат бидний анхаарал төвлөрөх чадвар ингээд улам маш хурдтай байхаар илүү анхаарал төвлөрөхтэйг адилхан. Уншлага одоо бүх юмн дээр адилхан байдаг. Тэнгүүд бидний бэлтгэлийн зарчим ч гэсэн тийм одоо нөгөө илүү чимээгүй төвлөрч хийх нь тодорхой хэмжээний бясалгал маягийн болоод байдаг байхгүй. Тэгээд тэр чинь нөгөө бид чинь амар стресстэй бөө ингэ стрессийн донд явж байгаа шүү. Тэгэл нэг бэлтгэлтэй цаг 30 минут хийхэд тэр хүн тайвширдаг. Тэндээс энерги нөхөд авчдаг. За тэгэхээр сая одоо манай зочид бол гаднаас айгүйх төгжирж мөгжрэл хэл стресстэй оог могоос хэлээд стрессцэн бах те. Одоо манай бүрэн жаргал хүртэл гаднаас орж ирсэн энэ их баримлаж авч орж ирэх гэж ядарсан. Манай бүжигчин ч гэсэн адилхан баа. Тэгээд манай одоо галаад боломж олго аль одоо суралцагчийг авмаар байна. Дараа нэг юм уян алхахаар тэмүүлэн дээр бас нэг харчмаар санагдах юм. За тэгээ оогийн дээрс нэг Ердүгээр ингээд хоёулын дээр нь харж болно шүү дээ. Нэг нэгээр нь ч юм уу. бас нэг юм гоё ихний нэг юм одоо техник Хоёр өөр юм үзье л харж те. ил дээ тэхүү гоё сонирхолтой. Жишээ нь яг надаас бол жишээ нь шууд нэг амаа хэлээрээ гууж муугаад ч. Тэгж тийм би хамгаалах урлаг. Би бас зүгээр ойлгохтой яг л төрөний нөө биеэрээ л хамгаалдаг гэсэн чинь нэрэн одоо ухаанаа уралдуулж бүх юмараа бараг тэр үнийг ингээд үгээрээ ятгаж байгаа нэг талаараа би хамгаалж ийн гэсэн үг юм шүү тийм үү? Тийм шүү. Одоо бидний нөгөө хуулинд чинь бас жоохон сонь залтад шүү дээ. Би аргагүй хамгаалтын би хамгаалах би ч буруулж магадгүй шүү. Аргагүй хамгаалт гэж. Аргагүй хамгаалт чинь нөгөө товтлогоо эхлээд дуусаагүй байхад хариу үйлдэл үзүүлэх юм бол би хамгаалсан. Эсвэл товтлого нь тодорхой болцсон байхад нь тэрийг зогсоосон бол би хамгаалсан болчихж байгаа шүү дээ. Ингээд эн чинь бол айгүй өндөр тийм реакц өндөртэй. Баг мэржлийн тамирчингийн хариу үйлдэл байхгүй. Тэр хүн зогсчиход зүйлээ зохино гэдэг чинь бол өндөр асар хурдан хариу үйлдэл байгааз. Тэгэхээр одоо яг бид нар дээр бол одоо хүн ингээд бид нар чинь монголчууд их нь барилддаг. Бид чинь нөгөө их барилдаан суурьтай. Тэгээд нөгөө юм зуурж муурж юм бол авч чичгэл зураа гэдэг. Зуурж байгаа үйлдэл дээр харин хийхэд бол харьцангуй боломжтой гэх юм уу та. Тийштэй юм л бол нэг хитэн залуучууд чинь жоохон муутахаараа нэгнийг барьж авал заамталцаал нөгөө юу яагаад гэдэг шүү дээ. Монголчуудын зодооны онцлог угаасаа нэг тиймэрхүү. Эсвэл нэг юм дүү хүрдэж авч иддэг. Нэг бас нэг талаараа тий. Тий. Яг бидэнд өчтөчнөө зөндөө тулааны урлаг байсан л ах л та. Одоо тэгээд нөгөө бичигдэж үлдсэн юм нь одоо үндэсний бүхээс одоо өөр байхгүй болохоор сайн мэдэхгүй байна. Тэрнээс биш зүгээр нэг дэлхийн талыг эзэлсэн хүмүүс зүгээр л барилддаг бол байгаагүй л ах. Өчтөчнөө л аргатай байсан баг. Хоёрыг үзэл та. Одоо тэрийг үзье. Тэмүүлэн өөрөө нөгөө нэг юм бас уян налархаа нөгөө юм бүжгийн хүмүүс чи аливаа амиг нөгөө юм аргадах техник айгуу сайтай. Тэгэд манай тэмүүлэн чиг хөөхөн айгуу олон хүмүүс харахаар айгуу гоо тэм зөв төрхтэй байхгүй. Тэгээ одоо хэр их бяр хүч гаргах нь уу? Хэр зөв техник ашиглах нь уу бас харъя тэхүү. Шууд өөр өөрсөн дээр ингээ гоё биеийн хилэмж одоо өвдөлтийн ч гэсэн мэдрүүлэх хүн чинь энэ спорт чинь энэ биеийн юу ч ингээд ингээ ойлгох шүү дээ. Тэгвэл та хоёр гоё тайз руу гаргаж байгаа харчаа. Айгу муухай те бөөнөр хойнсож харж идэг. Айгу муу хүмүүс юм а те. Болж ийнү тийм бол амар тийм юу яцсан уу? Шууд тулгацсан уу? Урцаагийн гудамж нэвтрүүлэгт хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За гадаа чи халуун болж ийн мэдээж сахаргүй бит хэрэгцээтэй ундаа бол яхааргүй манай Craft Cola байгаа мөстөө уух юм бол бүр үн тасархай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Craft Cola. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт San Miguel. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт San Miguel. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч дурсамж бүтээх тансаг амт San Miguel. За тэмүүлэн чамайг аяух дэмжээ шүү. Тэгээ манай галагийн хувьд та хэд сонирхол татж гэнэ үү? Харин тийм айгүй сонирхолтой нэг доош харахаар нэг хормогч юм шиг. Дээш харахаар яг нэг юм спортын яг юу юм шиг. Та хувцаагаа бидэнд бас нэг тайлбарлаад өгвөл. За. Энэ бол яг нөгөө Японы үндэсний хувцас гэсэн үг. Одоо манайхтай бол одоо дийл гэдэгтэй адилхан гэсэн үг. Хакама. Кимоно. Тэгээд доогуур болохоор хакама. Энэ болохоор нөгөө хар бус авахаараа өмсдөг байхгүй юу? Хар бус авсан хүмүүс өмсдөг гэсэн үг. Яг нөгөө яг энийг өмсдөг тулааны урлаг зөндөө байдаг Японд. Одоо Японы нөгөө нэг үндэсний номсом харагддаг байна. Тэгээд яйдо гэдэг яг бодис сэлмээр тулдаг байна. Кендо бол мэдэн штэ. Хулсан сэлмээр, шинаа гэдэг хулсан сэлмээр тулдаг. Тэгээд хид хідэн гемпонууд ингэж хийдэг байхгүй. Яг юм өмсдөг гэсэн. Яг энэний гол зорилго нь болохоор Японд эхлээд юу хөгжсөн бэ гэдэг нь айгуу чухал гэсэн. Японд нөгөө сэлэм хөгжсөн. Одоо яг Оросын цэргийн сургуулийн хийснээр бол
дэлхий дээр хамгийн эртээ тэгээд маш хурц эртээ буюу хүний хоёр хатгалтаар бүх хүчийг гаргаж болдог сэлэм гэж одоо Японы цэргийн сургуулиар бол хэлдэг байхгүй катанаг. Тэгэхээр Японд тийм катана буюу сэлэм үүссэн учраас энэ зүйл нь тодорхой хэмжээ бас хөл нөх зорилготой. Доошо харан суучих юм бол нөө олон жил хичээлсэн одоо хоёр хүн бие биенийхээ хөлний зогсолд яаж зогсож байгаас хамаарат хаашаа давтлах гэдэг мэдчихдэг. А тэнгүүд тэрийг тодорхой хэмжээний нуух зорилготой хагас суучих юм бол хөлөө нуудаг гэсэн үг. Ийм санаатай гэсэн үг. Тийм учраас нөгөө гардан дулаан буюу бокс ч юм болохоор Европт үүссэн. Илүү нөгөө сэлэм мэлэм гэснээс илүү юм нодоргон зодоо үүсэж хөгжиж ингээ явсаар агаад одоогийн бокс үүссэн ч юм уу. А тэгэхээр саний хэлсэн шиг Японд болохоор сэлэм үүссэн учраас айкидон ч гэсэн яг энэ сэлэмний эсрэг. Одоо нэгээс нь би ингээд сэлмээ суглаад гаргаад ирэх юм бол би энэ дэлхий дээр хамгийн хүчтэй болох гэдэг юм л та. Тэгэхээр нөгөө хүмүүний бодол нь хамгийн түрүүнд юу ирэх вэ гэхээр сэлэм суглуулахгүй байвал намаа барчна гэдэг бодол төрж байгаа байхгүй. За тэгэхээр за одоо би тэр эхлээ нэг ясчих. За миний ингээ хоёр гараас ингээ бариад авчих заяа. За би ингээ сэлмээ энэ тал сэлэм байгаа. Хэрвээ би сэлмээ сугалчих юм бол хэлсэн те харуугийн хамгийн хүчтэй болох гэдэг шүү дээ. Тэгэхээр намайг сэлэм сугалахаас өмнө бариад авлаа. Би уг ничээс сэлэм сугалчвал хамгийн хүчтэй болох гэдэг шүү дээ. Суглуулах байх юм. Тэгвэл суглуулах байх нь шүү дээ. Энэ хүний зорилго. А тэнгүүд энэчнээс одоо саний хэлсэн дайтер айкидо гэдэг маань үүссэн байгаа байхгүй. Сэлмээ сугалах хэрэгтэй байдаг. Энэ хүн минь намын гарыг барьсан сэлэм ч юм уу ингээ барьсан тохиолдолд өөр нэгэн туслах хүн намаа хойноос ч юм уу урдаас ч юм уу нөгөө сэлэмтэйгээр гүйцэх боломжтой. А гэтэл би одоо энэчнээс одоо би оо яадаг үлээ. Би доошо заагаа авлаа. Сэлмээрээ гүйцэлээ гэдэг ч юм уу. Эви тэмүүл мэ. Айгу гэнти орчуу яа. Та босоо та өөрөө. Та ихтэй өөрөө мэдээ огийн чэслэг амир ингэ сугад. Тэгэхээр нөгөө нэг Ордгийн байна. одоо бид тэр нөгөө тохиролцоогүй шүү дээ. Анх удаа бид бинийг харж байгаа. Гэхдээ нөгөө үүсэж байгаа нөхцөл нь болохоор дандаа юм эмзэг үеийнүүдээр хэрэгэлдэг. А тэгэхээр одоо нөгөө спорт тулааны урлагууд дээр ерөөсөө байдаг байхгүй. Ягаад гэвэл нөгөө нэг гинтэйчих юм бол дахиж нөгөө тамирчин байх чадвармжгүй болгоо болчих болохоор. А тэгэхээр аргагүй ихэнд л хийж байгаа зүйл гэсэн үг. Тэгэхээр ингээд сая ингээд яг бодит рав нөгөө реакшиг нь харлаа шүү дээ. Зүйл үзүүлэх юм бол жигнэсэн мөн. Үгүй зүйл үүссэн. Одоо энэ нөгөө зүйл үүссэн гэдэг Одоо яах юм бэ? зүйл үүссэн гэж шалтгаан нь болохоор нөгөө бид чинь ингээд маш олон жил ингээд энэ өвдөлтийг өвдөж байгаа болохоор нөгөө хүний хязгаар хаана байх вэ гэдгээ ер нь бол тодорхойлж байгаа. А энд байвал энэ хүний гар бэртэхгүй, хугарахгүй, шүмсэн гимтэхгүй ч юм уу гэдэг ойлголт байгаа. А тэгэхээр нөгөө өөрөөсөө маш олон жил хийсэн учраас тодорхой хэмжээний хэр хүчин дарах вэ гэдгээ мэдж байгаа. Хамгийн нөгөө хэцүү өрсөлдөгч нь хоёр цагаан бүстэй хүмүүс таарч гараад байгаа байхгүй. Би биенээ нөгөө өвдөлтийн хэр хөвчтэй гэдгийг мэдэхгүй учраас бүх хүчээрээ дарах ч юм уу гимтэх онцлог байдаг гэсэн. Зүг. Үсээ тэмүүл унаад энэ огийн чинь гараа үзчих чамайг нэг хараад. Хэр би яах нь те? Танаас өөрөө ирэхгүй ингээд. Одоо огийн дээр нэг өөр Үнэхээр харти байж болно дээ тий. Одоо өөр. За одоо манай тэмүүлэн суучи. За одоо сэлэмгүй байлаа гэж бодъё. Тэгээ одоо яах ёстой лээ. Сэлэмгүйгээр өөр Ингээд ямар шууд ингээд би давтлах хэрэгтэй юм уу? Эсвэл та давтлах хэрэгтэй юм уу гэдэг. Одоо яг нэг бүх спортоос нэг холбоотой нэг юм ялгаа байгаа. Тэр нь болохоор одоо манай жудо ч юм уу ингээд бидний мэддгээр бол нөгөө давталж байгаа хүн дандаа барьц өрдөг те. Одоо гэтгэл болохоор бидэн дээр болохоор энэ хүн намайг барьж ивэл энэ хүн давталж байгаа байхгүй. Одоо бид нэг ямар ч хөдөлгөөн ихгүй ингээд зүгээр зогсоод байл та. Одоо ингээд хүмүүс ч ихлэ маргалтаараа ихлэ хэрүүл намайг гардаж те. Маргалтаар чи яасан би яасан намайг таних уу гэл. Яг тэр үед дээр бид өөр ингээд зүгээр барьж ивэл чанга барьдаг. за бид өөр одоо ямар ч хариулт үзүүлэхгүй байгаа шүү дээ. Байгаад л ингэ гэсэн үг. За хэрэлдээл муудалцаа. Тий. Би үнэхээр намайг чангагаа. тий яг ингэд. Ингэх юм бол би нэг тодорхой хэмжээний хариулт хэрэгтэй болж штэ. За чанга батгаарай. за Би өөрөө юм бэ. Тэрэн зүг юм байна. Лиши зөрчи. Цагтаа юм байна. За. За мултраарай. За одоо ч амар ууртай чамаас эхлэе сте чи Тий тэгээ. одоо зутаагаараа гэх юм уу да. Тий зутаах хичээгээрэй. Аха за. Гэдэг ямар чанга. Авчлаа тий. За энэ болохоор нөгөө бидний үндсэн мэдээ бол ос татах байхгүй. Тэгэхээр нөгөө барьж байгаарай. За. Хэрвээ би энэ хүнээс хүчтэй байвал би ийшээ мултраа татаа явчихна. А хэрвээ энэ хүн надаас хүчтэй байвал намайг дүлдээ чинь тий. Тэгэхээр ингээд бид хоёрын биеийн харьцаа өчтөрснөө юм хамаарж байгааз. Гэтэл би энийг ингээд одоо юу гэх юм тодорхой хэмжээнд өөрийнхөө хүчээр хэдэн удаа хийвэл хийж чадах юм бас мэдэхгүй. Тодорхой хэмжээ би ядар миний болчих ядар. За чанга татж байгаарай. Энэ хүн намайг үнэхээр явуулахгүй байлаа. Би ихтэй соломоор байна шүү дээ. Энэ хүнтэй ингээд энд байгааг хүсэхгүй байна. Нөө айгуу дуу хэцүү. Яг сонсож За дахиад яг. За. чанга барилдаа. Би амар чанга бариад байгаа байхгүй. Одоо харж байна миний гар үл чичирж байгаас чангаас Амар чанга бариад байгаа байхгүй. За. Гэтэл намайг явуулахгүй байгаа. Би явмаар байгаа.
Тэгэхээр би санийх шиг өөрийнхөө хүчээр татаад байвал ингээд хязгаартай тий. Энэ хүн надаас бяртай бол би бас үлдчих шүү дээ. Тэгэхээр би хүн. Яг шууд ингээд Яг нөгөө хороонуудын задраг. би зүгээр барьж байхад өөрөө ингээд би ингээд судраагүй заяа. Ингээд чанга бариад тахад шууд гарчт юм байна. Тэгээ би бол ингээд тахлаар өвдөд идэм байна гар. Одоо шинэ би зүгээр ингээд цаашаа зогтоод шүү дээ. Тэгэхээр ингээд өвдөд байгаа байхгүй тий. Одоо би сурцсан заваараг. За одоо яас. Амархан юм бэ. Түрүү би бүр ингээд байсан шүү дээ. За окей. Тэр нөгөө хүчийг сааруулж зөв аргаар гараа ингээд эн чинь ер нь болохоор одоо тэгээд үнэхээр би ингээд нэг удаадаа мултраад явж идэл дахиад энэ хүн надад дахиад илүү түүг болоод шүү дээ. Одоо ингээд одоо энэ чинь ингээд за одоо бүр дээрээс 100. За ингээд таньцунаас зурчлаа. Эхлээ гар байсан. Зуурлаа. Тэнгүүд би үнэхээр энэ хүн намаа ингээ явуулахгүй байх юм бол би аргагүй ирэхэд л одоо нэг гэсэн дөө саний хэлсэн шиг үзүүлэх зүйл хийж байгаа байхгүй. Тэрнээс тэр тайрлсан та тайвшраа гэд яах чаа гэд. Тэгээ би энэ хүнийг за зөөлөвчлөө шүү зэ. Одоо би энийг наач зөөлөв биш. Гэ амар зөөлөл хийгээд ах шиг байна. Гэхдээ тэр нь шууд аймаг нөгөө орт юм. Бидний хувьд нөгөө хизээч би ийм хувьд хизээч хөдөлгөж байгаа зүйлс байдаг болохоор айгуу тийм имзэг тусч байгаа. Баах ёо гэсрэтлээ. Уул би ч өөрөө багасаа бас тайквондо ч юм отооч. Өөрийгөө авиг гэсэн орж ирэхдээ би бол бас тэ спортын суурь байна гэсэн ч үгүй ээ нүү. Тэг би ч яг тайквондогоор бас олон жил тоглосон л доо. Тэгээд ер нь яг хөө гэтээ бас уул айгуу тийм төвчээр мөвчээртэй байхгүй юу? Шазруун байхгүй юу гэсэн чинь зүр юу ёо гэдгээд ойрлол явчихтай. За оги маань одоо сууя. За манай хоёр одоо суу. Гэтэл ёо л юм байна одоо. Гэтэ нэр сонирхолтой бас нөгөө юм одоо яах ингээл зургаалцах биш тэр хүний хүчийг буцаага зөв аргаараа сааруулад бас сони гоё юм байна. Одоо юу гэдэг анатомийн мэдлэг аягүй чухал юм шүү. Тий. Одоо анатомийн мэдлэг дээрэс нь булчин шүрмсийн хөдөлгөөн тэр болгоныг мэдчихэж шинэ хичээлүүд бас их зүгээр юм биш үү? Ингээд хөвгүүд ингээд хойно урдаас зулаагаад айгүй ядаргаатай байдаг охтуудад болоо. Эвтэйхэн гар мараа суглаа авчих шүү дээ. Тий. Одоо нөгөө хүүхдээ ингээд одоо бас 3-4 жил явсан хүүхдүүд хүртэл ингээд тодорхой хэмжээний охтууд хүртэл биеийн чангарсан. Тэгээд нэг үеийн хүүхд одоо 15 6 таа үеийн хүүхдүүд хүүгүүд орондоо ингээд барихад бол тодорхой хэмжээний ингээд өөрийгөө аваад тухайн хүмүүс ямарч гарчаар. Тийм байна. Хинт ч тэр болохгүй, өөртөө ч тэр болохгүй. Зүгээр 50 та. Араас нэг ингээд гараад. Би нөгөө зохиж ч юм уу физикал ерөөсө битэхгүй байгаа байхгүй. Одоо яг саяныхтай та хоёр хоёулаа ингээд доошо суучлаа шүү дээ. Яг одоо зөөл үзүүлээ за. Би ингээд зөөлөн зөөлөн чангатаад байдаг шүү. Би одоо ингээд суучлаа тий. Одоо энэ хүнээр ингээд өвдөхгүй байгаа ерөөсөө. Энэ хүн босгож оролдох юм бол өвдөж байгаа. Тэгэхээр би нөгөө зүгээр хянаж байгаа байхгүй. Одоо үнэн тайвшраарэ. Хоёулаа тайвшраа ярилцъя. Тэрнээс би ингээд өөрөө хүч ваа ч юм яаж наач матч гэж шал өөр отгот болчихж байгаа зү. Тийм байна тий. За маш их хүч гаргалаа. Манайд одоо аман цангасан баг. Одоо тайдыг харагдаад би ч одоо калпис крафт одоо бас самыг үлээл өгөө. За тэгээ энэ мөвчөд айгу гинти орж ирдэм байх. Сая бол би нөгөө ямар ч тооцоолаагүй яг яах гэдэг амлаа ингээл явчихд юм байна те нэг юм. Юу ч бодог байх. Тий юу ч бодог багталтай. Айгу тэгтээ энийг бол ингээд сурах хэрэгтэй юм байна гэж би зүгээр бодлоо. Ингээд ер нь баг хүн болгон ийм өөрийгөө хамгаалж сурч мэддэг байх хэрэгтэй юм шиг зүгээр санагдав. Тийм шүү дээ. Юу юу нэг зодоонуудыг хийх биш. Эхлээд над руу нэг хардаа одоо болдоо. За окей. За хоёлаа буруу юмнаас олжоод маргалцчээ. За окей. Зүгээр салъя гэдэг. Эхлээд нэг юм гоо нэгүсэл байх хэрэгтэй юм байна. Тэ нэрээ. Тайван байдлаа хадгалж байгаагаас айгүй гоё таал. Яг зөв тий. Одоо сайн нэг ёй гэдэг ундаг шиг манай Тэмүүлэн бас бүжгийг бол одоо галаад те ёй ялтлнаас үзүүлж болно тий. Тэгэд яг энэ цаг мөчүүдээс таны гоё одоо уран бүтээлийн бас тэгэлтээс бас сонирхож үзэх боломж байгаа юу. Тэгээд тэнд нэг хөөхөн хүү байгаад байгаа. Тэ Тэмүүлэн. Танаа дүү юу? Маа төрсөн дөө. Төрсөн юм уу? Төрсөн дөө. Сошиалоос тэ жинхэнэ ингээл скроллон гуталцтай битүү яваад байгаа нэг хөөхөн юм хөөхөн бомбгор хайр хүрвэн хүү байгаад байгаа шүү. Би яг энэ дэлгэд нөгөө ахаас нэг дүүг нь харцсан байгаа даа. Ах нь бол багш магштэй олон жил энэ талаар бүр ингээд хөгжүүлээд яваад байдаг. Гэтэл одоо сошиалын хүч гэж бас тий. Манай найз хэн маань болохоор яг манай дүүгийн маань багш нь гэсэн үг. Найз? Тий, найз хэн гэсэн үг. Оо, тийш гэр Одоо ихнэр гэр бүл болж анжааг байгаа. Тэгэхээр бид нэг 5 жил орчим болж байгаа гэсэн үг. Цуг Focus Entertainment-ийг үүсгэн байгуулад дүүгийн маань хичээлдэг төрөл болохоор электро гэдэг бүжгийн төрөл байгаа. Одоо манай эдний сайн мэдгэн нөө тектоник байдаг шүү дээ. Тектоник
гэдэг бүжиг, Milky гэдэг хоёр бүжиг нийлээд Electro гэдэг бүжиг үүсгэсэн байхгүй юу. Тэр электроник нэг юм дүнцгсэн аян дээр ерөөхдөө гарны хөдөлгөөн ихтэй бүжиг гэсэн үг. Тэр бүжгийн төрлийг одоо үзүүлнэ. Гэхдээ юу нь болохоор одоо үзүүлэх бүжиг нь болохоор ерөөхдөө нэг жоохон микс маягийн бүжиг гэсэн үг. Бүжгийн олон төрлүүд хипхоп төрлийг үзүүлэх нь байна, электро төрлийг үзүүлэх нь жоохон тийм entertainment бүжиг бид нар бэлдэж ирсэн байгаа. Зя ямар бүжиг бүжиглэж чинь? Наа ч жоохон сони юм шүү дээ. Наа ч жоохон эмхтэлэг юм байна. Хүмүүс таалагдах юм болоо да. За тэгвэл чи амар уянгаа энэ дээр нэг гоё зүүн бүжиг хийгээд үзүүлж штгөө. Окей. 3 2 1 Надад ирэх халамжай want some more Drama төгжмшиг дуулж үзүүлэн би Яг одоо чи дурлаж байгаа Бажгараа гоё юм л да. Гэхдээ арай жоохон уйдгартай байна. Чи нөгөө хинтэй адилхан юм бэ? PSY. Окей, одоо тэгвэл жоохон цоглог бүжиг бүжиглээч залуу минь. 20, 22, side coming back. 준비하시고 쏘세요. That I like that. 기분 좋아, baby. 흔들어줘 우위 아래로. 1, 2, 3 to the 4. That I like that. That I like that, baby. That I like that. It's like that. That you're. That I like that. Тэгвэл чи Монгол бүжгийн аян дээр street dance буюу гудамжны бүжигийг харуулаач чаддгийм бол. За чамтай бол юу ч ярих амар юм байна. За бүгдээрээ нэг алгад шидхөө. Яас өөхий бэ. Болцсон уу? Ваа, яа хөөхий бэ. Мөдлөхөө. Нүүрний хувирлаад бас байна. Баярлалаа. Надад өгөх юм байдгүй. График олгоогүй. Баярлалаа. Амжилт хүсье. Ямар хөөхий бэ. Тэгээ бодлоо тэлмэн шиг бүжиглдэг ядахта болох юмсан да гэж тэ. Нүүрний хувирлал бүр ингээд. Нүүрний хувирлал айгүй сайн байна те. За одоо тэгэхээр дүүн ингэж бүжиглж байгаа юм чи манай багш бол одоо зүгээр балааг нь авах бах. Тэгээ одоо та бидэнд гэхдээ ер нь яг ямар төрлийн яг өөрийнхөө үндсэн жанраараа Одоо хэдүүлээ юу яа гэж бодож байна. За сонирхолтой байдлын үүднээс random маягаар одоо манай нөө саундаас ямар ч хамаагүй дуу өгч надаа. зүгээр шууд хэлж байгаа. Ямар ч хамаагүй дуу өгсөн. Тэн дээр би freestyle хийж харуулъя. Гэхдээ за үндсэн 5 төрлөөр би ямарч байсан бүжиглэх гэж оролдъё. Миний үндсэн бүжгийн төрөл маань локийн бүжгийн төрөл. Бус төрлүүдийн яг би
мэддэг ч гэсэндээ яг профешнл төвчөнд бол сайн мэдэхгүй байгаа. Энийг төрлөө дагнах учиртай учраас. Тэгэхээр ямар ч өөрийнхөө мэдих хэмжээнд та нарт харуулъя. Та хэд маань болохоор за энэ нь ийм төрөл юм байна, тийм төрөл юм байна гэж таана гэсэн үг. За. Төрлөөдийн техникээс нэг чеклээ та нарт хэлчихье. Хамгийн эхлээд локинг гэдэг бүжгийн төрөл байгаа. За лок гэдэг чинь түгжих гэсэн үг тийм ээ. Тэгэхээр түгжиж байгаа их хөдөлгөөн орсон бүжгийн төрөл маань локинг байх нь байна. Тэгээд дараагийн нэг характерын онцлог нь юу вэ гэхээр илүү хөгжилтэй байдаг гэсэн. Локинг бүжиг нь. Хөгжилтийн дундаас үүссэн бүжиг. За хоёрт поппинг гэдэг бүжгийн төрөл. Энэ болохоор ерөөхдөө та хэдийн маань мэдхээр роп бүжиг. Роп чиглэлдэг бүжиг. За дараагийн төрөл маань хаус гэдэг бүжгийн төрөл байгаа. Энэ болохоор дан хөлөөрөө бүжиглдэг бүжиг гэсэн үг. Хөлний хөдөлгөөн ихтэй. Хаус гуравдах нь. За дөрөвдөх нь мэдээж хипхоп бүжгийн төрөл. Хипхопыг бол та хэд маань хараад гадарлах байх. Хараад ч мэдэх байх тийм. За хамгийн сүүлийн төрөл маань болохоор breaking буюу одоо ерөөхдөө газараа эргэж мэргээлэдэг тиймэрхүү төрөл байгаа. За тэгэхээр би эхнээс нь ингэж байрын солиод ямарчсан нэг бүжгийг 20 секунд орчим бүжиглэнэ гэсэн үг. За тэгээ жоохон зай авч зогсож байгаа дараагийн бүжгээ бүжиглэн та хэд маань тэрийн төрлөөдөөс за эхнийх нь тийм төрлөө гэж таана гэсэн үг. Сонирхолтой байдлаар тийм ээ. За мэдээж үзэгчд маань ч гэсэн энийг гоё хараад өөрсдөө гоё дүнэлтэж хоёр төрлийн аяавж жагаад бүжиглэлчдгөө. Хоёр аяавж жагаад. А тэгвэл би голтны 5 төрлөө хуваах юм байна шүү дээ тийм. За амжилт. House, popping, locking, breakdance, hip hop. Яг Тэгвэл би ерөөсөө за хоёр бүжиг болчихсон гэж Break тэгээд House, Poppy House, Breaking. Хамгийн төгсгөлт нь Hip Hop. Бид мэдрэмж байгаа л юм байна. Тийм үү. Би ямар сони би заварчсан эхнийх нь нөгөө хөлөөр яваад байсан House биш тэр нь хоёр дахь дээр явсан тий. Лог ихтэй нэрнгээс яг бие ингэж төгчж бүжгэлт юм тий. Хамгийн лог уу. Хамгийн их лог. Сүүлдээ log House-тэй сүүлд нь тэр нөө House-ийн араас нэг одоо нөгөө break ийм 3 бүжгэл би олж харсан юм байна. Төгсгөлийг харахгүй яасан юм бэ? Хипхоп яваад байна. Тэр нөгөө break чинь ер нь хипхопт жоохон төстэй өстэй. Яг break бүжгээс хипхоп бүжиг нь өөрөө үүсэлтэй гэсэн үг. Ерөнхийдөө хөдөлгөөн нь адилхан. Тэгтээ нэг юм деталь юмнууд нь л ялгардаг шүү. Одоо break-ийн онцлог нь юу вэ гэхээр илүү нэг power move ихтэй. Хүчний хөдөлгөөн ихтэй. Хипхоп гэдэг болохоор цэвэр илэрхийлэмж буюу мэдрэмж гэсэн үг. Тэр нь ялгаатай хоёр соёл. Ямар гоё бүжгэлтэй. Би бүр яг огчинг нэг харагдаж байгаасаа бүр амарлаа бүжгэлтэй. Нэг юм дараахан харагдаад байгаа байхгүй. Тэг би арай л өрөө төсөлж илээс чи. Тий бүр амар кул бүжгэлтлээрээ тий бүр нэг юм амар хөл бүжгэл хац марц тий тэр үнэхээр амар гоё юм байна тий. Яг өөр дөр ингэж шууд хүмүүсийг татах хийж байгаа байхгүй. Шууд ачин ингээ анхаарал юу гэл ингээл уулгаалдаа тэгээд бүр ингээд юм хамт баг босоо бүжгэлжмээр санаа. Тэгээ сая аюутыг хүртэл ингээ шууд автоматар цанс рандомоор явуулж хахад тэгэхээр нөгөө бүжиг өөрөө зөвхөн биеийн хилэмж биш давхар бас ухаан юу яах айгүй олон юм ингэж нэг дор зогслоож байна тийм. Мэдрэмж байж тэрийг хувиргаж байгаа юм шүү. Тийм нэг фристайл хийдэг хүмүүсийн гүйлгээ ухаан нь ер нь энгийн үнийг бодвол нэг арай ч илүү байдаг. Харин яг тийм бах нөгөө яа. Хүүхдүүдийн хувьд бол одоо манайд математик хичээлдэг байсан. Тийм. Аюулгүй гэхээр нөгөө нэг хурдан сэтгэх чадварыг хөнгөгдөг гэсэн үг. Одоо аяны тактууд явж байгаа шүү дээ. Тэрийг цээжлэх хурдан хугацаа 0.5 дойлд хэрхэн цээжлэх хүч гэдэг юм уу. Тиймэрхүү нөө сургалтад ордог учраас илүү IQ талдаа сайн хөгждөг гэсэн үг. Тэгээд одоо арталт нэг бит кил буюу одоо ая явж байгаа шүү дээ. Дүн хэмнэл. Тэр аяыг тааж орно гэсэн үг бас. За ийм аян дээр ингэж бол би яг
таарсан хэлбэр хийнэ. Тэгэхээр энийг тааж орно гэдэг маань өөрөө хүүхдийн IQ-г маш сайн хөгжүүлж өгч байгаа. Тэгэхээр ер нь фристайлер хичээллээрээ л гэж хэлээ л. Яг тийм байна тий. Одоо шинэ хипхоп бүжиг бол нэг бараг л бүжгийн ойлголт байхгүй хүмүүс бараг салбараа тийм ч гэдэг юм уу гэж салбарнаа л хөл гарна инглeel гэж юу нь бол хараад байна. Зүгээр нэг юм бүжиг гэж хараад байгаа болохоос эн чинь цаана айгүй гоё тийм бас математикийн ухаан гэдэг шиг яг урьдчилан таамаглах чадвар маш олон тийм хүнд бас одоо тархийг хөгжүүлдэг юм байна шүү. Тийм байна. Тийм байна. Тэгээ одоо гадагшаа жишээлбэл яг одоо таны яг энэ одоо жанраар ер нь тэмцээн уралдаан ч юм уу явсан юмуд хэрэг байд юм лээ. Тэгээ локийн бүжгийн төрлөөр бол надаас өмнө ерөөхдөө 20-3 багш нар хичээлдэг байсан. Тэгээд нэг амьдралын шаардлагаас болоод ерөөхдөө бүжгээр бас шууд мөнгө олно гэдэг бол маш хэцүү. Яагаад гэвэл бид эд чинь нэг өөрөө дуртай сонирхлоороо хийж байгаа учраас тухайн хүмүүс маань ерөөхдөө амьдралаа бодоод ч гэдэг юм уу. Хэрэгцээний солоо болсон байдаг. Миний хувьд гэвэл нэг ажилч гэж харж байгаа, дуртай зүйлээч гэж харж байгаа. Тэгэхээр гадагшаа тэмцээн уралдаан хэр байдаг вэ гэвэл Азийн орнуудад Монголоос бусад орнд бол амар сайн хөгжсөн байдаг. Монголд ерөөхдөө яг стрит данс амар хаагдмал. Одоо ерөөхдөө community-га бүгднийг би ганцаараа мэддэг. Бусны ч гэсэн намайг мэддэг ч гэдэг юм уу. Ерөөхдөө холбоотой байдаг. Бага эд хүмүүс маш сайн ч гэсэндээ хүүхдүүд аягүй шантардаг. Одоо чинь breaking буюу толгой дээр нэг эргэж сурах гад хүүхд маань 4 сар ноцолтлоо чадахгүй болоо бэлждэг ч юм уу. Золиос их шаарддаг гэсэн үг яг бүжгийн тал дээр гэвэл бэлтгэлийн тал аягүй авах магадлалтай. Одоо чинь локинг бүжгээр хичээллээгээ зөв техниктэй хийхгүй бол бүх төр болох магадлалтай. Ягаад гэхээр одоо би босч үзүүлж болох байлаа. Тэгээ болно шүү дээ харин та харъя. Локинг нь өөрөө энүүгээр яг төгжиж хийдэг гэсэн үг байхгүй юу? Ингэж локлж авдаг. Локлж авдаг дандаа. Тэгэхээр дандаа ингээд олон буруу хийгээд сурчих юм бол тийм ээ. Ийм болох магадлалтай гэсэн үг. Попын бүжиг дээр болохоор дандаа ингэж гацаж фриз авдаг. Тэгэхээр булчингаа буруу чангалвал хөгжил нь буруу болох магадлалтай. Иймэрхүү онцлогуудтай гэсэн үг. Тэгэхээр тийм зөв техниктэй сурахын тулд багш нар маань өөрсдөө чанартай байх хэрэгтэй. Тийм ээ. Монголд бас аюу их чөлөөт бүжиг гэж ярьдаг. Тэгэхээр чөлөөт бүжиг гэдэг хүмүүс төр миний зөвлөмж байдаг гэхээр очих эсгүй. Яагаад? Чөлөөт бүжиг гэдэг нэршил маань өөрөө contemporary гэсэн үг. Contemporary бүжиг гэдэг маань ерөөхдөө сонгодог бүжгийн одоо нөө арай жон сайжруулсан хэлбэр. Тийм нэршилтэй бүжиг байхгүй яа. Тэгээд тийм мэрэгжлийн бас маань яга гудамжны бүжиг гэдэг вэ гэхээр яг онцлогийг харуулсан учраас street dance гэдгээр нь явдаг гэсэн үг. Шууд утгаараа ойлвол хулигбараа ориг бараа гэдэгтэй адилхан гэсэн үг байна. Тэгэхээр ер нь аливаа бас нэг цензуртэй зөв техникээр зөв сурахгүй болол одоо наацхан айкидог ч гэсэн те сая харчаал хамаагүй айлын охин хүүхдийн гар хөлийг ингээд татаад байж бас болохгүй юм чинь. Яг мэрэгжлийн зөв багшаар нь заалахгүй бол те тэрэн шиг бүжгийг ч гэсэн яг зөв техникээр сурахгүй бол эрсдэл бас үүснэ. Магадгүй цаашлаад нөгөө те биеийн хувьд ч гэсэн одоо буруу хөгжил явагдах. Одоо тэгээ ямар хөлөө гэсэн бэ? Focus Entertainment гэдэг анх данс студ байжгаад одоо сүүлд манайх нөө фристайлаас гадна тайзны үзүүлбэрүүд бэлтгэдэг болоод тэгээ Монголын ерөнхийдөө хамгийн анхны horror stage perform гэдэг гаргаж ирсэн. Тайзан дээр нэг тийм бүжигтэй, жүжигтэй хэрнээсээ тийм аимшиг үзүүлбэр гэсэн үг. Тэгээс асуухад хөвчлийг ямархуу характертай байдаг вэ? Үндсэн үү? Одоо чинь таны хувьд яг ууртай гэдэг ч юм уу, сандрууч гэдэг юм уу ер нь их чинь одоо ингээ харахад нэг гоё байгаа зү цаанаас өөр штэ. Гэрте очил нэг өөр хүн гэхгүй. Ер нь нийтлэг юм. Тийм, нийтлэг. Яг юм маасан чи юу штэ. Би айгу тийм хурдан хүн. Айгу юу гэх юм. Одоо ийм хөдөлгөөнтэй биш одоо нэг юм. Одоо ингээ хажууд ингээд нэг хүн ингээ ярьж ядаад мадаад байх юм бол миний өмнөөс ингээ уур хүрэл ягаад ингээ ярьж ядаад байгаа юм бол ч гэдэг юм. Айгу хурдтай ч гэх юм. Тийм төрлийн биш. Тэгээд жоохон ууртай гэсэн үг. Тийм үгүй ууртай гэж бол хэлэхгүй. Адгуу яг адгуу төрлийн хүн байхгүй одоо юм. Төрний шуурхай. Одоо таныг би бүжгээр илэрхийлье гэвэл cramp гэдэг төрлөөр илэрхийлж болж байна. Ягаад гэвэл cramp гэдэг бүжгийн төрөл маань ерөөхдөө нөгөө нэг шууд ярих юм бол арьс өнгөний үзлээс гарч ирсэн бүжиг гэсэн үг. Одоо жоохон өнгөтэй арьстай хүмүүс маань айгүйх гадуурхад иддэг байсан. Тийм учраас өөрсдийнхөө уур бухимдлыг болон үзлэнээгаа илэрхийлж тийм cramp гэдэг юм ууртай бүжиг гаргаж ирсэн. Гэдэг ч юм уу.
Тэгэхээр ингэж бас бүжгээр илэрхийлж байна. За таны хувьд яг ямар За Огийн хувьд Би бас жоохон адгуу. За хоёулаа ер нь нэг темпнил нэг ингээл явж байгаа юм шүү. Айгуу тэг галс мал те. Би жог айгуу ойлгоод байгаа байхгүй. Тэгээ нэг юм стал нэг юм хөдөлж ядсан, ярьж ядсан, дуулж ядсан ингээд ийм хүмүүст бол үнэхээр жоохон юм тэртэй санагдаад байдаг. Шүү дээ. Оо ямар ингээд тэрнээс болоод жоохон бас ингээд уур хүрээд стресстэй гэдэг тийм. Нэг гэхдээ уул нь бол яхаа тэр хүнийг ойлгож болох ч гэсэн гэхдээ нэг танаас нэг юм ингээд идэв. Хөдөлж тий хурдхан шиг алиу гэмээр тий. Тэгвэл таныг хөдөлгөөнөөр илэрхийллийг бол одоо B-boy breaking бүжгийн флэр гэдэг хөдөлгөөнөөр илэрхийлж болж байгаа. Айгуу хурдан иргэдэг. Хөлөөрөө ингээд хурдан иргэдэг хөдөлгөөн байдаг хөө. Тэрүүгээр илэрхийлж болж байна. Гэдэг ч юм уу. Ерхийдээ ингээд миний тайлбарлах гээд байгаа зүйл юу вэ гэхээр хүмүүсийн сэтгэл зүйн онцлогоос хамаараад өөрсдөө бүжгийн төрлөө сонгодог гэсэн. Тийм байна. Тийм. Одоо хэрвээ чинь хоёул айгуу тайван бол миний бодлоор яг хипхоп гэдэг төрлийн Жон тийм сөүл маягаар ашиглаж болно гэсэн үг. Манай галаа тавина уу? Би чинь попгийн бүр аа. Жикэг нэг ингээ хөдлөө явж байгаа юм байгаа байхгүй тий. Ямар уян те одоо ингээд хөл мүл чинь шууд А Б М бол асуудалгүй сууд юм ш те жоохон. А бол одоо байсан. Б бол яран сууж байгаа. Сая л ингээ сугал босоод ирж байгаа тий. Нөө гимнастикч хүмүүс шиг хоёр далавч гарч ирж байгаа юм шүү дээ. Ингээд л шүү дээ. Манай бүрэн жаргал бас ямар одоо ялангуяа баримл яг юм урлын бүтээл хийж байгаа хүмүүс маш их хугацааг ингээ нөгөө өөрийгөө ингээд яг төвчж байгаа бүтээлээ төрөгдөг хүмүүс байдаг шүү дээ тий. Би болохоор нэг тийм хурдан биш, удаан биш. Гэхдээ айгүйх боддог төрлийн хүн гэх юм уу. Тэгээд ерөөхдөө ингээ бүх юмнуудыг тархин дотроо ингээд төлөвлөөд бүгдийн төлөвлөө за ингээд тэгээ так гэд ингээ бүх юмнуудаа төлөвлөө ингээ за тэр ингээд цаасан дээр бас нөгөөхийгөө бичээд за одоо тэдний өдөр тийм юмтай энэний өдөр ийм үзэсгэлэнтэй одоо Шанхай Биенал Лондонгийн үзэсгэлэн ингээд хувааруудаа ерөөхдөө гаргаа за тэхийн тулд наан би юугаа бэлдэх ёстой тэрийг яахын тулд наан яах вүлээ аль ажлаа яаж зохицуулах вүлээ гэдэг ингээ ерөөхдөө айгүйх боддог төрлийн л боддог төрлийн хүн биш. Бид нар шиг төрүүлж хөдөлдөг хүн биш байна. Би ингэж бодоод байгаа. Одоо би яг ингээд одоо сошиалар ч юм уу энэ тэндээс ингээд нэг юм хүмүүс ингээд стори дээр хийгээд идэж нэг юм газар очиж нэг юм баримл аяр маяг ч юм шиг нэг юм хийгээд идэг нэг юмнууд яваад идэг шүү дээ. А тэр одоо тэрэн шиг юм одоо өөрийн чинь хувьд тийм одоо студ дээр одоо ингээд хүмүүс очиод хийж мээх ч юм уу тийм сургалт мургалт хийд юм уу? Сонирхож байна. Би сургалт хийдэг шүү дээ. Өөрөө ер нь одоогоор бол хийгээг байгаа тийм бүтээлтэй л ер нь төвлөрж байна. Тэгээ гол нь би нөгөө юу болохоор миний ажлаас амжихгүй юм л да. Нэг амар юундаа биш. Докторийн судалгааны ажлаа бичих хэрэгтэй байгаа. Гадна дотны үзэсгэлэн бинал юмнуудаа оролцох шаардлагатай байгаа. Тэгээд ар гэр бичин тэгээд эмэгтэй хүн болохоор багш одоохондоо багшлахгүй яг тэр уран бүтээл чи хийж байгаа л гэсэн юм. Яг өмнө нь бол сургуулийн төмөв ажиллаж байсан багш. Би чинь бас сургуулиуд баримлын анги төгсчүүд багшийн боловсролын их сургуульд багшлах юу авсан. Тэгээ би чинь нөгөө юм жоохон сурах дуртай төрлийн гэдэг шиг. Тэгээ айгүй олон юм дипломтой олон төрлөөр сурдаг. Ямар сандаа манай найзууд одоо чи сурж дуусаагүй юм уу? Одоо болоогүй юм уу? Манай бүрнэгийн гэр бүлийн хүн бас өөрөө яг уран баримлч хүн шүү дээ. Хамгийн анхны шүүмжлэгч таны гэр бүлийн хүн байна шүү дээ. Тийш. Тэгээ шүүмжийг яаж хүлээж авах вэ? Яах тэгэл нөгөө зоос чи хоёр талтай байдаг шиг одоо тэгэл давуу тал болох үедээ давуу тал болно, сул тал болох үедээ сул тал болно. Хамтарч юм хийж ирсэн үү? Тэгвэл хамтын бүтээл. Угаасаа одоо том хөшөө, том ажлууд бол зайлшгүй тэр чинь багийн ажил. Ганц хүн бол угаасаа тэгээд хэдэн метр те 3-4 метр том хөшөө хийн. Тэгээл тэр чинь хэдэн хөшөө байхын тэрнээс шалтгаалаад уран баримлч бас яг одоо бүх гэдэг шиг тийм сингл биш л те. Тэгэхээр багаар орох шаардлагатай ажил дээр багаар орно. Дангаараа одоо би тас үзэсгэлэн төр дээрээ бол дангаараа тий. Манай монголчуудын хичээлэл яг нөгөө баримлын яг чиглэлээр гаднаас айгүй их юм нөгөө юу яадаг юм лээ санал ихэрдэг гэж би бас сонсч ирсэн л та. Өмнө маад нэг цочоо орж исэн бас яг барилга үнэтэй холбоотой ч гэдэг хүмүүс орохтой гэжсэн. Монголоос авах яагаад гэхэлэр монголчууд өөрсдөө айгүй юм задгаа сэтгэж чаддаг хүмүүс гэдэг юм лээ. Манай монголчууд ер нь айгүй тийм ямар ч төрөл таанч байсан гологдохгүй дасан зохицох чадвар тий дээрээс нь ур чадвар өндөртэй юмыг ер нь бас айгүй сайн хийдэг хаач гологдохгүй бие аваа явцдаг хүмүүс тэр бас нөгөө улсын онцлог бас харагдаад байдаг юм шиг санагддаг надаа нэгд хоёрд гэхээр манай Монголын боловсролын систем одоо уран баримтлалын төрөл дээр болохоор академик боловсрол орчин үеийн энэ хоёр чинь хоёулаа цуг хослоод явж байгаа учраас
тэр нь илүү түлхүү сэтгэж бодох нь ч илүү задгаа сэтгэж болдог. Мөн дээрэс нь реал бүтээлүүдээр ч гэсэн яг бодтой хийх шаардлагатай. Хөшөө гэхэд одоо галлаа тэмүүлэн гэхэд яг энэ хүний хөшөө захиалаа гэхэд энэ хүнийг л хийх ёстой учраас энэ чинь реалдаа ч орчин үеийн төрөлдөөч модерн контемпорари аль ч төрлөөр хувьсах хөрөх боломжтой байд юм болов уу? Өөрийнхөө хөшөө захиалаад хийгдэж болох юм байна шүү дээ мөн үү? Тийм шүү дээ. Одоо тэр юу хөшөөнүүд ч юм бол ихэвчлэн л захиалгаач л байдаг шүү. Яг өөрийнхөө ч юм одоо шингээ яг үгээд нэг хүн ингээд хувь хүн одоо ингээд өөрийнхөө нэг юм хөшөөгөө хийлгмээр санагдвал өөрлөж олбож болох гэж байгаа юм. Болно. Манай нэг багш тэгдэж штэ нөхөр нь жаахан хаяаханд уугаад идэм байна л да. Тэгээ нөхөртөө уураа гаргаж чаддаг. Нөхөртөө зориулаад толгой хэсгийг ингээд бариул хийлгэсэн. Уураар очиж хамрын няслаад яваад. Инжээ хамрынхны үзүүр нь ингээд бүр ингээд галцарсан. Үгүй энэ яа гэж уур бүр ингээд няслаад идэг. Тэгсээр яг үзүүр нь ингээд байхгүй. Тэр шиг бас те магадгүй бас гэртээ өөрийгөө те хайр татварынхаа хүмүүсч гэсэн гоё ингээд яг юм бит сарж ингээд бас хийх. Одоо шинэ ээж аавыгаа ч юм уу те одоо би зүгээр хийж бодлоо л та. Тий. Маш гоё нэг юм нандин хамт байгаа юм шиг те. Одоо аав маань ингээд өөд болоод олон жил болж байгаа ч гэсэн ингээд нэг аавынхаа гоё юм баримтлыг юм шиг гэртээ ингээд гоё хомиртой хийж болохоор ч юм шиг аюу тийм. Тийм тийм. Хөшөөнүүдөө ч ихэвчлэн орноос хийчих үү? Хараад. Тий зурагнаас ч ген боддоор ч ген янз бүрэлтэй. Тэгээ боломжтой юм шүү дээ. Гоё юм байна тий. За тэгээд үргэлжлүүлээд яг энэ цаг мөчид манай Аска тэнд ингээд айгүй амгалантай байна. Хоёр тийш хараад нэг юм энийгээ суугаадах юм аа. Сүүлийн уран бүтээлээс бас гоё ярмаар байна. Би ч юу н өөрөө бас ийм жоохон амгалан тайван юм шиг ийм төрлийн хүн шүү дээ. Тий, юм шиг. Тийм бас яг бас яруу сандруу төрлийн ч юм уу. Ер нь жоохон тийм нэг юм хурдтай амиг нэг жоохон галс гэдэг нэг төрлийн тиймэрхүү бас байхгүй. За, уран бүтээлийн хувьд болохоор сая сүүлд нөгөө нэг No Track гэдэг олон ангитай киноны саундтрек хийгээд харц үргэж дээш шүтж явдаг минь бурхан ээж их зүйлийг гэж өстөг байв минь мөн биш байж үрдэн байх басан дурдын зовлон биш үрдж байгаа тань хавгийг хогнжин нэг чимээ зүг дах чадвал амьдрал даруун боломж би Өснө нэр манайхаа No Track гэдэг үдсэн би тэрийг сонирхоод үзээрэй заяа. Яг тэгвэл тэр айгүй нэг гэр бүлээрээ хүмүүс үзэх ёстой кино гэж би бодоод байгаа байхгүй. Зүгээр л нэг юм хар тамхины эсрэг кино бол биш байхгүй тий. Яг ер нь ингээд ийм хар тамхи гэдэг зүйл одоо Монголд ямар ингээд хэмжээнд байгаад байгаа ямар тэр зүйлийг хүн ингэж одоо орсноороо гэх юм одоо тий хэрэглэснээр ч юм уу ямар үр дагавар тэр гэр бүл тохиолдоод байгаа. Ганцхан тэр хувь хүн тохиолдсон асуудал биш байхгүй. Нэг хүний цаана ээж аав ах トゥ эхнэр нөхөр бүх зүйл байгаа. Магадгүй тэгэхээр тэр зүйлүүдэд яаж нөлөөлөх үү гэдэг ч юм уу нэлээд тийм одоо ер нь бол гэр бүлээрээ үзээд тэрийг миний найз ч юм уу хэрэглэх юм бол надад ингэж нөлөөлж малтшгүй юм байна ч гэдэм юм. Ингээд хүн болгон тэндээс нэг юм ухаарл аваад бас тэрийг мэддэг байгаасаа гэж бодоод байхгүй. Үр дагаврыг мэддэг. Тийм учраас юм гэр бүлээрээ бүр суужаад үзээсэй гэж би хүссэн. Тэгэд тийм одоо No Track гэдэг олон киног бас одоо хар тамхитай тэмцэх газар болон манай Вүү дээр хамтраад хийсэн байлээ. Тэгээ уран бүтээлсэн шүү дээ. Бидэрт санал нь ирээд энэ киноны саундтрекийг дуулаач гэд. Тэгээ бид тэр анх удаа бас киноны саундтрек дуулж үзсэн. Тэгээ бас бодсон нөгөө нэг юм урд нь дандаа өөртөө дуу хийдэг болохоос ш яг юм юмд зориулж бол хийж байгаагүй. Зүгээр л ингээд за нэг ийм гоё ингээд үг байна, ийм гоё бит байна, энэ дэр гоё дуулъя ч юм уу ингэж хийжсэн болохоос ш нэг юм за яг ийм энэ канонд мессеж өгөх өстой дуу болчих жоохгүй. Түрүү нөө анх асууж байсан чинь ямар мессеж өгөхийг зорддог юм. Битээр л дуугаар бол одоо нэг юм хүн амт мессеж өгөх гээд байгаа юм биш. Зүгээр л юм гоё мэдрэмжээрээ тэр гуниглсан байна уу баяртай үедээ бит хоёрын тэр сэтгэлээс гарсан илэрхийлэмжийг сонсоод адилхан тийм мэдрэмжтэй хүн байгаа штэ тий. Биш нэг ийм сэдвийн хайрын дуу хийхэд нэг хүнийг өгүүлээд одоо бичиж байгаа дууг маань нэг хүн ч гэсэн сонсоод тэрийг өгүүлээд мэдрэмжийг авахтаа сонсдог ч юм уу. Ийм байгаа штэ. Тэнгүүт тийм л мэдрэмж утгаар нь хийдэг болохоос юм зориулж бол хийдэггүй. Гэхдээ анх удаа хийж зориулж хийсэн. Тэгээд тэр дуу маань бол бас их нилээ хүмүүст маш сайн хүссэн байлээ тий. Зүгээр бодож байгаа. Миний хувьд бол одоо би бас өөр ингэ нөө бичих дуртай. Энэ бол тэнгуут миний бас өөрийн хувьдаа хийсэн миний бол одоо хүүхдүүдээс хийсэн дуунуудаас хамгийн гоё одоо сэтгэл зүрхээ зориулж хийсэн дуу гэж болоо дуулалтын хувьд болохоор айгүй гоё болсон. Тийм. Гоё өөртөө л яриад та нар нэг яриач гэдэг шиг тийм. Би нэр өнөхөр уншиж байгаад ингэж хийсэн үү? Үгүй. Зөвхөн ерөнхийд найруулагч нь санаагаа өгж байгаа. Санаагаа нэг иймэрхүү төрлийн нэг иймэрхүү сэдвтэй хүнд нэг ингэж бодогдуулсан те нэг тиймэрхүү төрлийн байвал зүгээр шүү гэдэг юм уу. Тэгэл яг л за яг окей гэж бичээл сонсгоол гайдаа өгсөн чинь нөгөө окей яг болж штэ. За наатахаа яг ингэж. Тэгээ яг нэг сүүлд нэг 4 мөрт 6 мөрт ч үл нэг нэмүүлсэн. Яг миний нэг үгэлдэг хэсэг үт юм. Тэрийг сүүлд нэмүүлсэн. Нэг юм шигтгэ байгаа юу? Нэг юм далд утгатай ч юм уу, ингээрэ гэдэг нэг тийм мессеж юм уу?
Яг дуулах уу? Тэгээ сонсох юм уу гэж. Нэр үнэхээр гоё уран бүтээл. Тэгээ тэрийг нь бас нэр яг хамтаа сонсчвол бүгдээр яг та хэд бойл. Би бол нөгөө өөрөө сонссон болохоор энд аа гэж ордоснаар. Тэгээ магадгүй яг тэр гоё уран бүтээлийн нэр үзчихсэн. Нэр нь бол хизээ нэгэн цагт гэсэн нэр шүү дээ. Тэгэл ер нь хизээ нэгэн цагт сайн сайхан би дуулчаад ярмаар санагдав. Ярьж ирсэнээ дуулчих юм сарай юм шиг. Тэгвэл яг энэ гоё уран бүтээлийг хамтаа сонсч идэх үү? Маш олон зүйлийг нэр ухааруулахар тийм уран бүтээл. Хамтаа баярлалаа өгч байна. Яг одоо алуу гэж. Хар зүргэж дэш шүтж явдаг минь бурхан ээж их зүйлийг гэж өстөг байс минь мөн биш байж үрдэн байх болсон зүрдийн зовлон биш үрдэж байгаад хайн хавгийг хогнжин нэг чимээ зүг дагч чадвал амьдрал даруун боломж би заримдаа ирэх зүйл нь энэ яг миний сонголт уу эсвэл буруу замаар хамтаа будаа тэгээд онцолтгүй надад хүсдэг зүйл зөндөө зүгдөг шороод хуй бас зөндөө зурж гүсэн өдрийг дурсах тоолон зориг минь зузаан болоо хизээ нэгэн цаг 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 хизээ нэгэн хайр хүртнэ хизээ нэгэн цаг энэ зүрх минь хоол дэс жаагач гисэн би зүрхнээс асан зүгээр Сайны төлөө зогсож байгаа зүрхний төлөө шархалсан зүрхийг нөхнөө хитэн саяыг байсаж төлнөө хитрхи дүрсэн хөлөө сайхан амьдралынхаа төлөө хичээсэн чицүү замаар явбал энэ сайны нөлөө үр дүнгээ хизээ өгөх бол гэж би огт хорддоггүй хажууд байгаа хүндэл хайр дүгэн гэж би зөвхөн боддоггүй надад талан байвал чамд талын тастад өгдөг хүн хичээж байгаа амьдрал хамтаа хизээч өгдөг сүтдэггүй чи зүгээр хажууд ч байхгүй хүний араас арам битгийгээрээ зүрх ядарсан чи зүгээр хитсэн үедээ чалтаж болохгүй шүү бүх юм зүгээрээ ганц удаа гэж өөрийгөө чи бухарч яваа буруу сонголтоос болоод өөрийгөө чи хуурч яваа тэд зөвхөн өөрөө заахыг хүсэн өөрөө дуулахыг хүсэн татгалзаж чадвал харан хуруу биш гэрэл гигээр үчиг өгсөн хизээ нэгэн цаг хизээ нэгэн цаг хизээ нэгэн цаг хизээ нэгэн бүхнийг дийлнэ хизээ нэгэн цаг хизээ нэгэн хайр хүртнэ хизээ нэгэн цаг хизээ нэгэн цаг энэ зүрх минь хоол дэс жаагач гисэн би зүрхнээс асан зүгээр Ойлгоо гэж харсан. Анх ирээд нөгөө урцаанууд яг нуутрагийнхаа оролцож байгаа үед яг энэ уран бүтээлийг сонсчоод дараа нь гэрте очиод би бүр дахин сонсоод өнөөдөр үгийн айгуу сайн чэйжилтэл яагаад гэвэл яг нэр хизээ нэгэн цагт яг бид юу тохиолдохыг хинд юу болж байгааг бид нар мэдэхгүй. Тэгэхээр нэгэнтэйгээ үргэлж ярилцж байгаа нь айгуу чухал юм байна гэдэг. Тэгээ би одоо эдний G18-ын харахаар үгээ одоо жишээлбэл уран бүтээлч хүн нөгөө нэг хийж байгаа бүтээлээ гоё юм амтай болох хэрэгтэй гэдэг. Хамгийн наацхан үг нь ингээд шууд хүнд хүрдэг. Яг харахгүй хизээ нэгэн цагт хүсэл биелнэ гэд эн чинь айгу гоё үг штэ. Яг тийм. Хүн өнөөдөр ямар ч байж болно тийм. Хиний аав хаа үрхий хэн мэдлээ гэдэг шиг. Тэгээ хамгийн гол нь хүн ерөөсөө л ямар ч үед нөгөө нэг юм итгэл найдвараа алдаж болохгүй. Хүн өнөөдөр одоо альваа зүйл шантарч бууж өгч болно, ялагдаж болно, ер нь яач болно, шархалж болно. Гэхдээ хүн хамгийн гол нь итгэл найдвараа алдаж болохгүй. Тэг хизээ нэгэн цагт сайхан болно гэдэгтээ өөртөө итгэх юм бол угаасаа л хизээ нэгэн цагт бүх юм биелнэ тий. Цаг хугацаа гэж таны цаг хугацаа гэж байгаа. Тэгэхээр зүгээр тийм одоо бас утга санааг баримталж хийсэн. Хоёрдугаарт нь болохоор энэ зүрх маань ингээд үнэхээр холт хэсэж байгаа ч гэсэн тий би заримдаа өөрөөсөө асуудаг байхгүй чи ингээд зүгээр үү гэдээ өөрөөсөө тий гайгүй юу гэ өөртөө ярилцж байгаа утга байхгүй тий. Тэгэхээр хүн ингээд өөрөөсөө бас хаа нэг зүгээр л чи гайгүй юу гэ талент харж байгаа ч юм одоо юу гэдэг тий өөртөө дотоод хүнтэйгээ ярилцах хэрэгтэй юм шиг зүгээр санагдав. Тэгэл чи зүгээр бистэй хүчтэй байгаарай гэж нэг өөртөө хэлээд өөртөө урам өгөөд хизээ нэгэн цаг бүгдийг дийлнэ. Хизээ нэгэн цаг бүх юм сайхан болно. Окей. Урагшаа. Яг зөв тий. Гоё арчтай нэг өглөлт дуулалт хоёрынхаа нөө шилжилтийн флоу нь амар гоё надад таалагдсан. Бас бүжиглчгээл байлаа. Тэнд зүгээр байхгүй л байлаа шүү дээ. Зуны халуун болж ийн амны цангааг бол мэдээж манай сам мэгвэл 150 жилийн түүхтэй эзэн хааны зараалаар танд зориулсан гэд цэрэхгүй. За ер нь бол пив угаад ер нь таргалах гэдэг бол самыг үл ерөөсө таргалуулахгүй юм бэлээ. Таны хэрэглээ самыг байл. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч
Дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Ваа, Япон кола. Япон кола. Дайчдын юм да. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Дурсамж бүтээх тансаг амт Сан Мигуэл. Уртцааны гудамж нэвтрүүлэгтээ хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар мэдээж Кальпис Асахи ажиллаж байгаа. За мэдээж сүм хүчил болоод хүний бид хэрэгцээтэй бүхэл эрдэс бодисыг Кальпис агуулж байдаг. Бүх хүний хэрэглээнд нэвтэрсэн зүйл бол яхаарахгүй Кальпис. Тэр нөгөө хизээ нэгэн цагт би нэг галаа ингээ хараал электронос ямар хөдөлгөөн өгөх нөө гэж хараал байла. Таны хувьд өөрөө архитектор мэрэгжилтэй. Тэгэд яагаад архитектор ч их тайван амгалан хүмүүс байд юм бэл шүү дээ. Ингээл нэг юм их л 50-аар юмэг боддог. Тэгээ яагаад заавал айкидогоор бас хичээлцэн. Яагаад сонирхсан гэдэг л надад ерөөс их сонирн байгаад байна. Айкидогоор хичээлэх хүмүүс архитектор болоогүй байсан. Манай бэлгэлийн хичээлэр төмөчтөр хэлдэг байхгүй. Миний галагийн дунд анги байхыг харлаа, ахланг байхыг харлаа, оюутан байхыг харлаа, ажилд гарахыг харлаа гэдэг. Одоо 14 өөрөө 13 4-тээс хойш одоо 13 4 жил жилж байгаа гэхээр чинь бас ингээ айгүй олон үе шатын юм нэг харцсан. Яг нь тэр дунд нь архитектор болсон л хожвол та. Яг хүн гэдэг чинь нөгөө цаанаасаа одоо ямар ч хүн байсан нөгөө нэг юм хийх зорилго нь байд юм шиг нэг юм голын хатгаас гэдэг шиг хүн нэг ямар нэг юм хийх гэдэг. Одоо энд ингээд дандаа нэг тийм урлаг босоод байна шүү дээ. Тэнгүүд өөрт байгаа мэдрэмжээ бусдад хүргэж байгаа. Гэхдээ тэрнгээрээ өөрийнхөө чадж байгаа зүйлээрээ бусдыг ямар ч нэг тийм одоо нэг буруу зам руу хүрэхгүй шүү дээ. Яаж ч байсан. Өгөхөд байгаа санаа нь энэ нийгмийг сайхан болгосоо гэдэг шиг. Өгнөхөө манай мэргэжил болохоор том мэргэжилтэй архитектор гэдэг архитектор миний бас яг мэргэжлээс хамгийн дуртай нь болохоор хот хүнийг хүмүүжүүлнэ гэдэг үг гэдэг байхгүй. Одоо саний яасан тэр Nove Drag гэдэг кино шүү дээ. Яг хуу эндээс нүдэг жишээд дуртахад шүүх танхимын шат одоо барилга руу ордог шат нь асар олон гишүүртэй байдаг байхгүй. Тэр олон гишүүртэй байгаа дээрээс нэлээд өндөр байгаа шалтгаан нь тэр хүн шат руу гарах буух хоорондоо би юу хийчихвэ? Энийг би яах гэж хийвэ гэдэг мэдрэмж өгөх гэж. Ингээд одоо тий архитектор яг манад жоохон сонирхол өгчөөд байна л та барилга жоохон яг мэдээж нэг хэрэгжиж байгаа мөнгө нь маш жижиг учраас тэгээд асуудалтай байгаа тий. Би сая ингээд шүүхийн танхим руу одоо шатн өндөр одоо жишээ нь ихэвчлэн Европт юм уу одоо тий баруунд ч юм уу тиймэрхүү байдаг юм шиг байна шүү дээ тийм үү? Яг манайц байгаа л байгаа юу. Тэгэхээр ер нь бол ийм өндөр байх хэрэгтэй гэдэг юм байна тий. Тэр нь өөрөө бас яг ийм гоё илэрхийлэмж гэдэг чинь архитектор хүний тэр уур ухаан бас тэрэн дээр ингэж хүртэл ажиллаж байгаа гэдэг чинь гоё байгаад байгаа байхгүй. Тэр мэрэгжил алгын ер нь айгу гоё юм. Би ер нь амар олон мэрэгжилтэй олмаас санаа. Архитектор ч болмоо баримлч юм бол бүжигч юм болов. Тэгээ илэрхийлэмжээс угаасаа бидний ингээд нөгөө хүүхдтэйгаасаа ингээд сонгож байгаа ч юм уу өөрийнхөө зүйл нь дандаа илэрхийлэмжээсээ болж байгаа байхгүй. Хүнд яг юу өгмөр байгаасаа болоод дуу бичдэг, шүлэг бичдэг тий. Өөр чадж байгаа зүйлсээ ингээд хурцлаад байдаг. Тэгэхээр одоо аль нь ч байсан ингээд бүгдэнд нь ингээд ямар ч байсан нэг хүүхдийн төлөө, хүний төлөө юм хийж байгаад нь талархаж байна. Ямар гэнэ. Тэгээ би нэг нөгөө байн архитектор гэдэг шиг манай Уртцааны гудамж нөгөө маш их мэдээж Улаанбаатар хотын хүүхд түүхтэй болоод салшгүй холбоотой маш том түүхийг өгүүлдэг юм газар. Тийм ч болохоор манай нэвтрүүлгийн нэртэй маш олон сайхан эрхмүүдийн түүхийг өгүүлж чаддаг. Тэгээд юу асуух чиг бараг ойлгоод шиг. Тэгээ манайх масар их өндөр өртгөөр манай энэ одоо гадна харагдаж байгаа энэ гоё талбайч одоо засвар шинчлэгдээд үйл ажиллагааны үргэлжлээд явагдаж байгаа. Таны нүдээр таны яг одоо мэрэгжлийн талаас та одоо энэ яг бүтээн байгуулалтыг юу гэж боддог? Энэ бол нөгөө өмнө чинь манайхаар орохоор ингээд олон жил ажилласан, хөдөлмөрлсөн тийм хүмүүс ороход нэг өөрөөр хэлнэ. Залуу хүний үг бас нэг өөр гэж болно ш. Таны нүдээр харахад Уртцаан барилгын байхаа болчиход байдаг. Тий. Яг энэ яг бид нар нөгөө хийгцэн бүтээн байгуулалт нь ямар вэ гэх. Бүтээн байгуулалт зүйлүүд бидэрт нөгөө шууд хувь хүн дээр бодох хэрэгтэй л дээ. Хэрвээ та бүгд одоо бүгдээр төсөөлөөрэй танд имиж ч юм уу өвөө чинь ингээд дамжуулж өгсөн яг үнэт идэл скол үнэлт байх шаардлагагүй л дээ. Өвгөө чинь ангиж ирсэн ямар нэгэн зүйл танд ингээд хадгалагдаад ирсэн. Гэтэл тэр зүйлийг хин нэг ирснэ. Наадах чи ахын дэ хайлуулад гоё юм болгоч гэж хэлвэл танд ямар санагдав те? Тухайн үед хийгдсэн тэр дархны хийгдсэн бүтээлийг та нэг өөрчлөөд одоо наадах чинь гоё сорцын нэмээд юм том юм зүүдэг болсон шүү дээ гэж хэлчихвэл хэр баргийн хүн тэгээд хийхгүй. Бүх хүний бодол адилхан шүү. Энд чинь надад үнэтэй. Тэгээ энэ дурсамж байгаа. Үн цэнтэй. Тэгэхээр энийг ерөөсөө бид нар
ойлгохгүй л ах шиг байна л да. Ягаад тэгэхээр нөгөө бидэрт хэлсэн шиг одоо намайг 14 жил 5 жил ингээ хичээлж байхад монголчуудыг зүгээр туушгүй байна л гэдэг амарсаа ойлгосон. Хүмүүс хизээж хурдан шийдвэр хүсдэг, хурдан үр дүн хүсдэг. Тэгээ хурдан үр дүн хүсдэг учраас богино хугацаанд хичээлэл хайчдаг. Бүх зүйл төр одоо миний харж байгаа айгүй олон зүйл төр. Тэгэхээр энэ тууштай зүйл нь бидэрт ингээд байж чадахгүй байгаа шалтгаан айгүй олон багш байна. Хувь хүний онцлог багш байна. Манай багшийн хэлдэг нөгөө бидний идэж тий нүүдэлчин соёл идэж ууж байгаа бүх зүйл ингээд шийдвэр гаргалтанд нөлөөлж байгаа. Тэгэд нэмээд бидний энэ туушгүй байдлыг хэрвээ засах боломж байдаг бол уг нь бол энэ хүний бүгд ингээд тайван болчих юм бол та юу үнэтэй юу үнгүү гэдгийг ялгаад сурч баг. Одоо хотын иргэн тойронд 7-оос дээш давхар өндөр барилга барихгүй гэхэд ингээд бариад ах юм бол ширэнгээ болчих юм бол яг л нөгөө орчин Москва, шинэ Москва орчил болдог ч юм уу. Энийг асуудлууд байгалаа. Гэтэ энийг ингээд уг нь том зургаар нь харж зурдаг улсууд хотын дарга ч юм янз янзын үүсдэг. Би яг энэгээс сая явах бас нөгөө туул голын юунд орсоо подкаст ороод бас багл ярьсан. Нилээн л ярьсан, нилээн ч юмжлүүлсэн, нилээн ч бас маш гой эцэгтэй өгнүүдийг гаргацсан. Тийм болохоор би дахин асуулаа. Гоё тэр үнцэнтэй зүйлээ бол хадгалаад байвал. Тийм. Энэ дээр ер нь залуучууд бас нэр яг юу гэж бод Улаанбаатар хотын хөгжил яг яаж явагдаад байна? За хөгжлийн хувьд бол мэдээж хөрхэн чадах чинээгээр явж л байгаа л да. Тэгээд тэр дээрч тэр гендэж тэр гондож тэр их хичээлийнхэн юмнууд бол угсаа хүмүүс мэдчихлээ. Тэгээд нэг яг энэ уртцааны гудамж тал дээр ярих юм бол би яг харж ирсэн л да тэр нэг инженерийн чөлөө юм лээ нэг ярьслага өгчээсэн. Энийг би харин нэг яагаад ч л нэг дутуу орхицсан юм аа. Юу нэглээ? Санхүүн хөрөөгөө гэлөө яатсан ч гэлээ нэг юм болж исэн штэ. Тийм үзчихсэн юм байна. Галт нэг тэрийн одоо ард түмний ч юм уу Улаанбаатарчуудын бүх нийтийн үнцэнтэй зүйл байгаа штэ. Тэгэхээр бас тий ер нь жоохон зүйл бодож байна. Миний дээр бас нэг нэмээ хэлэхэд өдөрт одоо ингээд шилэн барилга баригдахаараа гоё олж ин гэдэг. Гэтэл нөгөө хамгийн өндөр хөгжилтэй ч юм аз жаргалын индексээр айгүй өндөрт байдаг улсууд хотын төвдөө өндөр барилга барьдаг, хуучнаар үлдээгээд байдаг. Тэр чинь ингээд уг айгүй олон зүйл байхгүй. Манайд болохоор шилэн барилга барилаа ч юм уу ингээд том массив зүйл ингээд хийгдээд байгаа зүйл нь хүний скежүүлтэй харьцуулахаар хэд том харагдаг. Тийм учраас тэр нөгөө том зүйлийг хүсэн үсээгөө шилэн болгож тэнгэр ойлгож харуулах гэдэг. Гэхдээ тэр чинь нөгөө бүүдгэр тэнгэр ч юм уу ингээд 9 шидийн өөр өнцөг байцсмаа ингээд хүнд улам дарамт мэдэрч байдаг. Тэр нөгөө бид нар чинь ингээд нөгөө хүүхдийн хэрвээ хүүхдтэй ингээд зөв харьцахтаа хүүхдээ үнэхээр зөв харьцмаар байгаа бол яг ижил төвшөнд харьц гэж хэлдэг. Гэтэл хүүхдийн ингээд дээрээс нь зандраад байгаа юм шиг харьцаад байхаар хүүхдэд хүсүүсэг юм дарамтны мэдрэмж ирж байдаг. Тэр бид нар энийг өөрөөсөө анзаарахгүйгээр энэ хотог улмал ингээд тэнгэр багцсан байлга болоод ах юм бол анзаарахгүй л байхгүй. Энд чинь зөвхөн барилга учраас цаагаараа ингээд төгжрөл нэмэгдэн хот үлдэн адаглал 200 хүний офис барьдаг чинь дахиад 200 машин нэмэгдэнэ л гэсэн. Тэгээ манайх ерөөсөө том зургаар нь харахгүй шийдэхгүй. Уг манай хотын архитектор хамгийн залуухан байдаг байхгүй. 97 оны охин байдаг. Даанч тэгээд хэн гаргаж ирсэн гэдэг нь тодорхой. Тэгэхээр аз жаргалын индекс ирээд нэгт ордог орчин дайн байдаг байх шүү те. Тэгэхэд чин дайн улс чин тэгэл одоо хуучин Европ гэдэг хүмүүс ярьдаг. Тэгээд намхан барилгуудтай тэнд зүгээр юм хүн болгон юм эдлэн газар талбай юм зүгээр тэгж амьдрахын хэм маяг нь илүү зохицсон байх чинь. Нэг хоёрт ордог шалтгаан зүгээр цаг агаар хэрэг нартай байх юм бол нэгт орчдөг. Нар гарахгүй үлрэх байх юм бол хоош орчдөг. Тийм их энгийн шалтгаан байдаг. Хөгжил бол тэр өндөр байрлах ч юм уу нэг тэрэндээ бол биш гэж л одоо угаасаа л одоо үддэг болчиход байна шүү дээ тий. Бүрэн жаргалын хувьд бас ямар өнцгөрх яг уран бүтээлч одоо ялангуяа яг юм барилга одоо юм юутай холбоотой хүний хувьд уран баримлч хүний хувьд юу гэж харддаг вэ? Улаанбаатар хотын хувьд бол ерөнхийдөө бол би хөгжиж байгаа л гэж бодож байгаа. Цаг үеэ дагаад тэгээ хөгжих нь ч ерэн зүй ёсны л хэрэг баг. Гэхдээ хөгжихдөө яг нөгөө уламжлалт юм хадгалах юм уу? Бүр ор тас бүгдийг шинжилчих юм уу? Энэ дээр л гол асуудал байгаа гэж бодож байна. Би авдраа засуулах гээд өглөө. Авдар маань хуучраа муудсан байна. Тэр авдрыг маань засаад шинчлээд яг авдар зориулалтыг алдуулахгүйгээр хэлбэр дүрсэн ч юм уу зорилгыг алдагдуулахгүйгээр тэрийг засаж сайжруулж яаж болох вэ? Яг зөв. Камен зуух болох юм уу? Голдны юмтай байх юм уу? Тэрийг алт мөнгөөр бүр хийм үү? Тийм. Тэгээ сайжруулж чадчихвал асуудалгүй. Гэтэл авдар маань өстө нөгөө шүдний чиглэлээр шиг болоод ирэх юм бол болж ирээд ч юм тий. Тэгэх юм бол бас хэцүү л гэж бодож байна миний бол. Дэлхийн нийт чинь даяарч байгаад одоо эхлээд буцаад ондошоод өөрийнхөө улс үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр энийг хадгалаад хөгжих нь л зүйтэй гэж бодож байна.
За маш гоё санал өгчүүлсэнд баярлалаа. Ядраа тэр хүлэгч байгаа хүмүүс ярьдаг нэг тийм юу би нэг яриад байгаа. Нөө юу яатсан чинь яа харахгүй нэг бас би ч нэг 5 6 жил хөтлөгч хийсэн юм аа. Би 5 6 жил гэсэн өөрөө бас айгүйх тоглол айгүйх найруулад зохион байгуул яваад идэг лүү нэрээ. Тийм найруулагч бол биш. Яг одоо бид нар бол продюсер гэж ярьдаг. Найруулагч бол яг найруу тоглолтын найруулагч гэдэг бол арай тустай байдаг. Тэгээ би болохоор яг сүүлийн жилүүдэд ер нь шоу продюсер тал руугаа бас ажиллаж байгаа. Энэ бол бас нэг талын миний хобби. Гэтэ энд бол үнэхээр одоо багасаа дуртай байсан. Яг бол би яг жоохон бахта одоо нэг амар баг бахта одоо тэр ч одоо хэдэн настай байсан юм бэ? За нэг 13 4-тэл байсан санагдаж байна. Би ингээд үеийнхэн дундаа Эрдэнэтэд шоу зохион байгуулдаг гэсэн байхгүй. Тэр нь Эрдэнэтийн хүүхдийн театр гэж байдаг. Тэнд болохоор ингээд яг юм өсвөр үеийнхнийг цуглуулна гэсэн үг. Нас нь 18-аас доош насныхныг цуглуулж жагаад тий. Тэнгүүд гадаа нь такс таслаад одоо нэг 500 төгрөг ч юм 1000 төгрөгөөр ч юм уу такс таслаад тэнгүүд Эрдэнэтийн хамтлагууд гэж байгаа шүү дээ. Тэдрийгээ бүгдийг нуураад за чамд нэг тэд дөрөвгээ чи гоё дуунуудаа дуулчээ тэдэг. Тэгээд гадаа нь ингээд найзуудыгаа бүгдийг айцсан такс макс таслуулаад ингээд нэг юм 13 4 настай хүүхдүүд Эрдэнэттэй юм kiss you гэдэг нэртэй шоу байдаг гэсэн байхгүй. Тэгээд тэр нь болохоор хагасаа өдөр болгон болно. Бүр 7 хоног болгон. Тэгээд тэрийг хийгээд тэгээ ингээд өөрөө хөтлөөд тэрийгээ зохион байгуулад ингээд нэг юм тэр мэдрэмж айгу гоё байсан. Хүүхд насны. Тэгээд одоо ингээд бодонгууд бас л нэг юм хүүхд настандаа хийжсэн юм нэг буцаад хиймээр санагддаг нэг юм байдаг штэ. Тэг нэг юм дутуу орхицсан. Яг нэг юм эцсийн үзээгөө тэнгүүт ягаад тэр Эрдэнэтийн жижигхэн хүүхдэлийн театрт гоё концерт тоглолтыг шоу зохион байгуулсан бол өнөөдөр ингээд Монголд бас ингээд шоу урлагийг харахаар айгу гоё бас нэг талаараа хөгжиж байна. Сүүлийн үед бол маш их өрсөлдөөнтэй болсон. Тэнгүүд энэ бас би өөрөө ингээд оролцмоор санагдаад байгаа байхгүй. Тэгээд хиймээр санагдаж байгаа. Тэгээд ялангуяа өнгөрсөн жил бол бид нэр Сонос музик фестивал гэдэг олон улсын фестивалыг анх удаа Төв Цэнгэлт хүрээлэндээ хийсэн. Ааш энэ хийсэн шүү дээ. Тий одоо манай алдар тучин Араш байх маань ирсэн шүү дээ. Тийш тий. Тийм. Тэгээд ер нь гадна дотны нийт 5 улсын 25 уран бүтээлч нар ирсэн. Маш гоё олон улсын фестивалыг анх удаа хийсэн. За тэрийг бол продюсерлж яг миний анхны том тоглолт гэх юм уу Цэнгэлтгийн. Тийм ээ. Тэгээд энэ жил бол бас 2 тоглолт хийж байгаа. За ямар тоглолт вэ? Уулнах нууц ус эвлийн баг урлын хийгээг багтай хэлчихье. 9 сарын 5-нд манай MC Collection гэдэг одоо хамтлаг байгаа. Тэрний тийм түүх 20 жилийн продюсераар нь ажиллаж байгаа. За тэгээд гавьяат дуучин Ласин Бадалтра. Жинзэрчүүдийн нөгөө нэг дуун дээр нь бүжиглдэг тэгсэн яд үлээж байгаа шүү дээ. Тийм Бадалтрахын тоглолтыг бас энэ жил цэнгэлтэд хийнэ. Өдрийн одоохондоо нууцлж. Тэр өдөр гэсэн чинь бөөнөр урцааныхан бөөнөр очсон бидэд очсон сууж явах үү тий. Бас энэ удаад нөгөө продюсер дүүтэйгээ хамтраад хийж байгаа. Манай өнгөрсөн жил одоо Ариунагийн гоёч үчигч Ариуна дуучин. Ариунагийн тоглолт болсон шүү дээ. Цэнгэлтэд одоо Монголд бас түүхэн рекорд ивцсэн маш гоё гайхамшигтай их үзэгчтэй тоглолт бас. Энийг бас продюсерлж хийсэн манай Тэлгүн Темка гэдэг байгаа. Темка бит хоёр маань хамтраад энэ жил ийм цэнгэлтгийн 2 тоглолтыг бас хийж байгаа. Вау. За гинзичүүд минь та нарыг хүлээж байгаа болдоотрын тоглолтыг чинь хүн бас продюсерлж байгаа юм шүү гэдэг. За тэгээд нэвтрүүлэг бас өндөрлөгдөх гэж. Тэгээд залуу хүмүүсийн өнцгөөс маш олон талаар тэгээд нөгөө мэдээж нөгөө салбартаа өөрсдийнхөө хийж бүтээж байгаа зүйлүүдээс танилцуулаад гоё яриа өрнүүлсэнд түлх их баярлаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Та бүхний нүдээр Улаанбаатар хот маань улам хөгжөө. Та бүхний салбар болгон илүү гоё хөгжөөсэй гэж бас хүсэж байна. Тэгээд хүрэлцэн ирсэнд баярлаа. Нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Самыг бол ерөөсөө нөгөө нэвтрүүлгийн төгсөлөөс хундаг тоглодгүй. Энэ удаад бас тулгамар санагчлаа. Хөөрчлөө. Хамтаа гоё тулгаад нэвтрүүлгээ гоё өндөрлөдөхөө. Хүрэлцэн бүгдээрэнд нь баярлаа. За баярлалаа. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Айкидо хөгжиг, бүж маань хөгжиг, уран баримлж, уран бүтээл бүгд хөгжих болтугай. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Баярлалаа. Улаанбаатар чамд хайр